Уян болгой подкастын шинэхэн дугаарт тавтай морилно. Өнөөдөр нэгэн бас сонирхолтой зочинтойгоор шинэ дугаараа эхлүүлж байна. Хижим битэрийн хувьд бол хоёулаа жоохон хөвгтөдтэй, нараа хөвгтөдтэй ээж нар аав нарын хувьд болохоор маш чухал байдаг нэг асуудал бол хүүхдийн нойрны асуудал байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нэр Instagram дээр The Sleep Corner гэд хаягийг хөтөлж явуулдаг. Хүүхдний нойр зүүч гэж хэлж болно те. Намын зүйлийг урьж арталсан байна. Намын зал бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Оролцуулж байгаад. Тэгэхээр би The Sleep Corner-ыг бол ингээд бас нэлээд олон жил одоо дагаж чинь сүүлийн 2-3 жил бол ингээд дагаад мэдээллүүдийг нь аваад те хэрэгжүүлээд бас явж байгаа. Тэгэхээр намын зул маань энэ хаягийг яагаад эхлүүлэх болсон талаараа бид нарт хуваалцаач. За. Одоо Sleep Corner-ыг эхлүүлээд 3 жил гаруй болж байгаа. Тэгээд анх болохоор зэрэг яг ийм нойрны арга зүйч гэх юм одоо нойрны коуч гэж заримдаа яриаддаг. Ийм одоо нөгөө нэг чиглэлээр явна гэж юусоо бодоагүй байсан. Тэгээд хоёр дахь хүн маань төрөөд тэгээд нилээ нойрны асуудалтай байсан байхгүй юу? 4 сар хүрээд. Тэгээд би зүгээр Facebook дээр унтдаггүй хүүхдүүд гээд мами нарын групп нээсэн байхгүй юу? Тэгээд хэр их хүмүүс сонирхноо. Тэгээд дээрэс нь бас нөгөө өөр ээж нарын унтахгүй байгаа хүүхдүүдийн туршлагуудыг нь сонсоод тэгээ өөрийнхөө одоо туршлагаасаа хуваалцаад проблемуудаа ингээд хоорондоо ярилцъя гэж бодоод зүгээр нээсэн байхгүй юу. Тэгээд тэр группийг жоохон хөтөлж явж байгаад тэгээд би бүр өөрөө тэр групптэй Монголд ийм нойрны хүүхдийн ийм коуч байд юм уу гэж асууж исэн байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс тийм юм байхгүй, гадаадд л байдаг, гадаадын сургалтууд байдаг гэл. Тэгээд би Монголд байдгүй юм биш тэгэл. Тэгээд дараа нөгөө хүүхдийнхээ нойрны асуудлыг өөрөө нилээн нөгөө Google Moodle-ээр янз бүрийн research хийгээл уншаал туршиж үзэл. Тэгээд эхний хүү дээр бас янз бүрийн sleep training, sleep юмнуудыг туршиж үзчихсэн. Тэгээд ингээд энэ талаар ер нь надад аюу сонирхолтой санагдаад тэгээд өөрөө яг ийм коуч болох сертификатын курст нь суугаад тэгээ яг тэр үед ковид таарсан байсан. Тэгээд яг онлайнаар сураад ер нь ийм курс хийвэл зүгээр юм байна. Яг монгол хэл дээр ерөөсөө юм байхгүй. Яг энэ хүүхдийн нойрон дээр чухалчлаад авч үзэж байгаа мэрэгжлийн одоо эмч анагаах ухааны чиглэлээр явж байгаа тийм хүмүүс байхгүйсэн. Тэгээд би ийм платформаа нээгээд онлайн курсуудаа өөрөө яг видеогоо бичээд тэгээд хэрэгтэй гэсэн одоо монгол ээж нарт яг хөрсөн дээр буусан контентыг илүү хүргэхийг зориод тэгээд ийм курсууд бичсэн байхгүй юу. Тэгээд хажуугаар нас нөгөө бичлэн болон утсаар зөвлөгөөнүүд өгч эхэлсэн. Тийм. Тэгээд яг 0-4 нас гэдэг ангиллыг аваад тэгэхгүй бол тэрнээс хойш одоо сургуулийн нас ч юм уу өсвөр насны хүүхдүүд гэхээр амар өөр болчдөг. Эсвэл том хүний нойр гэхээр зэрэг илүү нэг тийм одоо нэг жоохон им зүүн тал руугаа ороод ирдэг болохоор бас болохгүй. Тийм. Тэгээд платформаа нэгээл өнөөдрийг хүртэл яг энүүгээрээ дагнаад явж байгаа. Гоё юм. Тэгэхээр харин аягүй сонирхолтой яг нөгөө өөртөө ингээл тулгараад явж исэн асуудлуудыгаа ээж нартай ингээ ярилцаад үзэн гот хэрэгцээнд байгаад байдаг те. Монголд энэ чиглэлээр ингээ мэрэгшээ зөвлөгөө өгж байгаа хүмүүсүүд байхгүй. Бүгдээрээ л нэгнээсээс ойлгоол нэг учир олох гэсэн хүмүүсүүд аягүй их олон байсан биз дээ. Тэгэнгუთ өөрөө болохоор их сонирхолтой байсан учраас ингээд минь чиглэлээр мэрэгшээгээд те. Тэгээ сертификат гэдэг нь болохоор хаанхын ямар институцийн ч юм уу ямар сертификат чиглэлээр сурч авсан бэ? Ер нь бол одоо яг ингээд хайгаад үзвэл айгүй их байдаг. Тэгээд ихэнх нь яг ийм Америк юм уу, Канада, Европын юм уу, Австралийн яг тийм одоо барууны өндөр хөгжилтэй орнуудын тийм одоо нөгөө нэг сертификат олох хэрэгтэй газрууд байсан. Минийх болохоор яг нэм Канадын сургууль байсан wellness school гэдэг. Тэгээд тэр дотроо яг ийм хүүхдийн нойр өөр янз бүрийн олон чиглэлүүд тэднэрээс нойр гэдгийг сонгоод тэгээд ингээд суралцаад явсан. Яг нөгөө нэг ийм өөрөө ийм ментор, коучинг дор бүх юмээ суралцаад явсан. Одоо тэгэнгუთ нөгөө хоёр жоохон хүүхэдтэй те тэрэн дээр тэр хоёр хүүхдүүдийнхаа ингээл баг нь айгу нойрны асуудалтай байсан гэдэг чинь шүү дээ. Тэгээд тухайн үед чи өөрөө ингээл өөрөө сурах гал нөгөө нэг Google-тэй аль янз бүрийн арга барил үзэл туршиж үзэл явж байгаад яг мэрэгжлийн хүнээс нэн чиглэлээр нь сурангууд чиний одоо онлайнаар ч юм уу өөрийнхөө ингээд амьдрал дээр олсон туршлага тэр мэрэгжлийн одоо чинь онолтой нийлээд зөрчилж исэн ч юм уу хөөх чи шал өөр байсан байх гэж тухайн үед сурч исэн зүйл юу байсан бэ? Тухайн үед яг
одоо хүний нойр зөвхөн хүүхдийн гэлтгүй яг хүний нойр яг ингэж явагддаг гэдэг хэсгийг нь суралцж байхдаа тэр амар сонирхолтой санагдчихсэн. Би бүр ерөөсөө мэддэггүй байсан. Хүн ер нь унтахтаа ингэдэм биш үү, тэгдэм биш үү гэд. Тэрийг нь ингээд ойлгож аваад тэгэнгუთ хүүхдүүд ер нь ингээд нойрны асуудалтай байд юм биш үү гэдэг ийм шинжлэх ухааны талаас нас шал өөрөөр хард юм билээ. Тэгээд яг тэр мэдээллийг өөрийнхөө сургалтандаа эсвэл ээж нар зүгээр зөвлөгөө өгч явахдаа айгүй хэлхийг хичээдэг. Яагаад гэвэл цаанаасаа ингээд одоо биологийн онцлог байгаа тэгэд яг тэрийг ингээ ойлгоод авчихаар өөрийнхөө асуудлыг нэг тийм асуудал гэж харахаа болждсон билээ. Яг хөө мэдээж нөгөө нойрны асуудал байж л байгаа л та. Гэхдээ энэ бол угаасаа ийм л байд юм биш үү. Энийг нь яаж зөв шийдвэрлэх үү гэдэг өөр өнцгөөс харж эхэлдэг. Тэгээд ээж нар бас тийм талаас нь харж үзээсэй гэж бодоод айгүйх тийм шинжлэх ухааны нойр гэж юм байдаг гэдгийг эхэлж ярьдаг. Тэгвэл хамгийн одоо үндсэн гэх юм уу маш товчхондоо одоо хүний нойр гэхээр ямар юу байх вэ? Гол миний хэлдэг одоо айгу товчхон хэлэхэд хүн яг нөгөө богино нойрны мөчлгүүдээр унтдаг том хүн ч гэсэн. Том хүн болохоор за нэг 70-110 минут нэг мөчлөг байдаг байхгүй юу? Тэгээд дараагийн мөчлөг рүүгээ орохдоо хүний тарих болон бие сэрдэг байхгүй юу? Бид нар өөрсдөө одоо өдийн наслах хүртлээр унтаа сурцсан хүмүүс учраас нөгөө нэг дунд нь сэрж байгаагаа анзаардаггүй. Тэгээ үргэлжлүүлээд дараагийн нойрны мөчлөг рүүгээ ороод тэгээ ингээд бид нар үргэлжилсэн шүний нойр авч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Хүүхдүүд бас яг тийм мөчлгүүдээр унтдаг. Гэхдээ 40-60 минут. Тэгэхээр 40-60 минут тутам хүүхд цаанаасаа сэрээд байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө өөрөө унтаж сураагүй хүүхэд тэр мөчлөг дундаа шилжиж байхдаа уйлж сэрнэ. Тэгэхээр нөгөө нэг мемэн ихэн, бүгэлхийг нэхэн гэд гих мэд буцаж унтаж мэдэхгүй учраас тэрийг ингээд ойлгох аягүй чухал санагдсан. Угаасаа л хүүхд сэрнэ. Сайн унтдаг хүүхд байсан ч сэрнэ. Гол ялгаа нь унтаа сурцсан учраас буцаад ингээд нүдэн анаад өөрчлөлт тийм өөр унтдаг. Тэр амар сонирхолтой санагддаг. Ээж нараас. Тэгэхээр нүг сая 0-4 насны хүүхдүүдийг ерөөхдөө авч үздэг. Тэрнээс хойш бол бас өөр ингээд илүү онцлогтой ол явцдаг. Тэгэхээр 0-4 гэж авч үзэж байгаа шалтгаан нь юу нэ? Тэр насны хүүхдүүдийн нойрны одоо онцлог нь юу байна гэдэг. 0-4 нас гэхээр дандаа ээж аваасаа хамааралтай хүүхдүүд байгаа. Тэ ихэнх нь ээж аавынхаа гараас гараагүй ч юм уу, эсвэл хөхнөөс гараагүй ч юм уу, дүнгэж цэцэрлэгт орох гэж байгаа ч юм уу те. Яг энэ үед ихэнх нь бас дүүнертэй болдог. Тэгээд тэр дүүтэй болох гэдэг энэ одоо амьдралын том өөрчлөлт хүүхдийн нойронд айгүйх нөлөөлдөг. Тэгээд яг энэ 0-4 нас нөгөө тарих болон биеийн хөгжил асар хурдтай явагдаж байгаа энэ үед илүү нойр чухал гэдэг. Илүү одоо тэр зөв цагуудаараа шөнө өдөр нас унтах. Тэгээд энэ суурийг нь зөв тавьж өгөөсэй. Яг энэ маш чухал үед ээж аав нарын нойр гэдэг юм ямар хэрэгтэй гэдгийг ойлгоосай гэдэг зүгээс бас энэ насыг илүү чухалчилж авч үзээд байгаа. Манайх одоо 2-3 сард таахгүй 15-16 сар хүрч байгаа. Тэгэхээр ер нь ингээд нөгөө өмнө нь айгуу сайн унтдаг байж байгаа. Тэгээ одоо л нэг амар сонио унтахгүй ч юм уу шөнө илүү хөвөлдөг болоод байгаа байхгүй. Тэгээд яг харангуутыг 16-аас 18 сард яг тэгдэг гэдээ бас тэгээд байгаа байхгүй. Эсвэл эмээ өвн болохоор наа ч одоо амар ингээд илүү ямар нэг юм хөгжиж байгаа учраас илүү уйлаад байгаа гэдэг ч юм уу те. Тэгээ өчтөр шин ч гэсэн ерөөсөө унтаг одоо амар нойр ихтэй сууж байгаа байхгүй одоо. Гэхдээ ер нь ягаад тэгэж нөгөө заримдаа гайгүй болоод заримдаа яагаад гэм бол мэдээж шүд гэдэг юм бас өвдөөд уйлж байгаах. Тэрнээс гаднаас өөр нэг зайлшгүй яг хэдэн сартаа нойр нь ингэж мууддаг гэдэг ч юм уу те. Эсвэл зайлшгүй хэдэн сартаа сайн байдаг гэсэн нэг тиймэрхүү юмнууд байдаг уу? Тийм юмнууд байдаг. Тэрийг болохоор англиар Wonder Weeks гэж хэлээддэг. Тэгэхээр хүүхд төрснөөсөө ахуулаад ой 9 сар хүртлээр 10 том хөгжлийн өсрэлт developmental leaps гэдэг тийм юмыг даван туулдаг. Тэгээд тэр нь яг ингээд календар дээр ингээ бүр гаргаад ирсэн. Яг энэ үед ингэдэг, яг тэр үед тэгдэг. Тэгээд тэр хөгжлийн үеуд нь зарим өсрэлт нь 1-7 хоног үргэлжилдэг. Зарим өсрэлтүүд нь бүтэн сар үргэлжилдэг. Тийм хөгжлийн үеуд байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь зарим хүүхдэд нэг мэдэгддэггүй. Жохон өндөр хэрэгцээтэй ч юм уу, ер нь эмзэг хүүхдүүдэд яг мэдэгддэг.
Тэгээ зарим хөгжлийн өсрэлтэнд илүү нөгөө нэг шинж тэмдгэнүүд гарна. Тэр нь юу вэ гэхээр нойрондоо муудах, хоолнд дургу олох, ээж аваасаа салхаа ойлгох. Тэгээд нөгөө нэг хүмүүс өвдсөн байна гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд ингээл эмчд үзэхээр зүгээр. Тэгэл үгүй энэ хүүхд яг нэг юмнаас зовирлаад байна гэхээр ингээд юм байхгүй тийм эмчийн зүгээс бол зүгээр нь штэ зүгээр ингээд. Тэгэхээр яг нэг тийм үеуд бол яг байдаг. Эмчнэр ингээд үзээд юу ч байхгүй зүгээр байна гэдэг ааш тээ. Тэгэнгүүт нэг өдөр нь харсан хүнээсээ бишүүрхэд байлаад байна гэж бодоод байдаг шүү дээ. Ер нь тиймэрхүү юм ер нь яг монголчууд амар хэлдэг шүү дээ. Ингээд танихгүй юм ч юм айсан юм харахаараа айгаад шүннүүлдэг гэдэг. Тэгээ ширэг хийх болдсон шүү дээ. Тэр яг шинжлэх ухааны үндснээс ерөнхийдөө яаж тайлбарлагдах вэ? Тэрийг болохоор одоо нөгөө яг энэ хүүхдийн нойр гэхээр айгүй их тийм тэрсэлсэн сэдвүүд бол байдаг дэлхийд даяар. Тэр нь болохоор харанхууд унтуулахгүй, ээж автагаа хамт унтахгүй. Тэгээд одоо тэр нь болохоор орон соёлоосоо ялгаатай байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд болохоор яг нэг тийм хүүхдийн одоо унтахтай холбоотой янз бүрийн дом байдаг шүү дээ, тий. Үнэг зөвлөх, ширэглэх, тэгээд нөгөө нэг харанхууд хөөмөө түрхдэг, тий. Тиймэрхүү юмнууд бол шинжлэх ухааны зүгээс бол ямар ч тайлбар байхгүй. Зүгээр хүний одоо өөрийнх нь итгэл үнэмшил, тухайн соёлын зүйлээс айгүй хамаардаг байх гэж бодож байна. Тэгээд би энэ дээр болохоор одоо яг шинжлэх ухааны зүгээс нойр гэдэг юм байдаг гэж яриад байгаа боловч яг юм соёлын юмыг бас айгүй хүндэлдэг. Тэгэхээр нөгөө зөвлөгөө авах гээд орж ирж байгаа ээж нарт наа чин шал худлаа штэ бити инг гэж бол хэлдэггүй. Тийм ер нь бол айгүй тийм open нээлттэй авахыг нүг айгу том сэтгэл санааны зүйл байгаа шүү дээ. Тийм магадгүй нүг ээж нь ч юм аав нь ингээл эмээ хажууд амар санаан зовоолтой ээжэл ширэглээд магадгүй өөртөө сэтгэл нь тавширчих юм бол дагаад хүүхдэн тавширдаг ч юм уу. Тэгээд тэрийг яг янз бүрээр тайлбарлаж болох бах те. Эсвэл үнэхээр болдог гэдгсэн ч хүмүүс бас байгаа те. Тэгэхээр тэр бол үнэхээр хүндэтгэлтэй хандаал юу болж ийн тэрүүгээрээ танаа гэр бүл яв гэдэг л арга барил ах л те. Тийм. Тэгэхгүй яг одоо олон хүмүүс зөвлөж байгаа хүний зүгээс хитрхийн нэгдлийг баримтлаад авах надад айгүй буруу санагддаг. Тийм. Ер нь бол тэгэхээр нүг би өөрөөрөө ингэж бодоод үзэхээр би чинь залуудаа том хүүгээ бол нэлээд залуудаа гаргад төрүүлээд тэгээд тухайдаа ингээл би авилгалах л ингээл мэдээлэл авч байгаа юм шиг ингээл юм хом уншиж байгаа юм шиг мөртлөө одоо дараа нь ингээд 2 дахь хүүхдээ 10 жилийн дараа төрүүлэхтэй харьцуулахад тэр үед нүн анх төрөхтэй байсан мэдлэг дараа нь охинтой болохтой төрүүлэхтэй байсан мэдлэг хоёр амар том зөрүүтэй байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээл том дээрээ бол би жишээ нь яг тийм одоо унтах тийм цагийн хуваар гэдгийг барыг нэг даахгүй те. Орой ингээл 10 хагас 11 болгоол ядрангуут нь хамт унтдаг ч гэдэг ч юм уу те. Би унтах цаг болгонгот манай хүүхдээ унтах цаг болоод мэдээж энэ төр хүрцэн том болцсон үедээ те. Тэгээ өдрөн ч гэсэн ингээл барыг ядрахаар нь унтуулж мөндүүлэх ч юм уу. Ер нь тийм хуваар байсан гэж би сандаггүй байхгүй юу. Тэгэнгуутаа дараа нь болохоор 2 дахь хүүхдээ би төрүүлэхдээ бол хамаагүй туршлагатай ээж болцсон. Тэгээд мэдээлэл хамаагүй их авцсан. Тэгээд дээрэс нь сошиал медиа энэ чинь хүүхдийн нойрны талаар ингээл айгүй олон ингээд хайгуу тест тэрнийх нь нэг нь одоо чинь ингээл sleep corner байх чинь. Тэднэрээс ингээд мэдээлэл авцсан байнгут хүүхэд чинь ингээд ийм хуваартай байх хэрэгтэй юм байна те. Тэрийнхээ дагуу унтчихэж илүү сайн унт юм байна энэ. Тэгэнгუут жишээ нь хамаагүй илүү мэдээлэлтэй ахаар одоо жишээ нь 4 сартаа да ингээд нойр муулд юм байна гэдэг тиймэрхүү өөрчлөлт болоход би өөрөө нэг хэсгийг санааны хувьд хамаагүй тайван те энэ хүүхд яач юу нэрээ энэ ч одоо өвтчихүүгүй юу гэхийн оронд за энэ ч аргагүй нэрээ шинэ юм сурж байгаа юм байна те ийм үеийн юм байна гэд би өөрөө илүү тайван байх боломжтой болсон юм шиг надад санагдаад байна. Өмнө нь бол би ч нэр үнэхээр өвтчихүү яач юу имлэрүү авч явах уугүй юу гэж эргэлздэг байтал те. Тэгэхээр хүүхдийн нойртой холбоотой мэдлэг гэдэг чинь үнэхээр тэр нэг гэр бүлийн чухал юм байна гэдгийг би өөр жирэмтэй ч айгүй мэдээд байгаа байхгүй те. Тэгэхээр Монгол одоо чинь айгүй олон хүмүүсийн хувьд энэ мэдлэг бол бас шинэ байгаа шүү дээ. Тэрийг л түгээгээ явж байгаа нь бол 800 байгаа. Тэгэхээр магадгүй хамгийн түрүүнд их одоо 3 жилийн өмнө эхэлж байхдаа энэ зүйлсүүдийг л хамгийн их нь мэдчихээсэ гэжсэн зүйлүүд нь юу байсан бэ? Тэгээ тэрнээсээ хойш одоо ингээ 3 жил ингээд мэдээлэл түгээгээд явхад тэр мэдээллийг харцсангүй хүмүүсүүд авцсан санагдаж байна уу? Одоо дараагийн шатны мэдээллүүд хүрэх гээд бэлгийн болсон юм шиг санагдаж байна уу? Чамд хэр санагдаж байна? Ер нь бол яг 3 жилийн өмнө анх эхлэхэд тэгээ зөвлөгөө авч ирсэн сургалт авч ирсэн ээж нартай тэр үеэ одоо нэгтэй харьцуулахаар ер нь нэлээд мэдлэг авсан билээ. Би угаасаа өөрөө сошиал сувгуудаараа үнэгүй мэдээл их тараадаг. Заавал одоо төлбөртэй зөвлөгөө, төлбөртэй сургалт ав гэхгүй
нийтлэлүүд нэг вебсайтн дээр айгүй их тавьдаг. Тэгээд одоо янз бүрийн ярилцлага ч юм уу мэдээлэлтэй постууд энэ төр оруулдаг байхгүй юу. Тэгээд тэднэрээс басноо эсвэл ээж нар биендээ айгүйх хуваалцж гинүү мэдээл хуваалцдаг болсноо шал өөр болсон. Тухайн үед одоо жишээ нь мемэ идэж унтдаг хүүхдүүд байдаг штэ. Мемэ идэж унтдаг хүүхдүүд ерөөсө тэрнээсээ болоод айгүйх нойрны асуудалтай байдаг. Тэгэхээр тэрийг 3 жилийн өмнө бол хүмүүс нэг мэдэхгүй байсан. Яагаад байгаа юм бол гээд шууд л баг өвчин асуудал байна гэдэг тэр хөхүүлж унтуулад байгаагаа бадгүй байгаа байхгүй юу. Одоо болохоор зэрэг орж ирж байгаа ээж нар нь би хөхүүлж унтуулд юм аа. Мем мэдэж унтдаг. Тэгээд тэрнээсээ болоод ингээд асуудалтай байна. Яаж энийг шийдвэрлэх үү гэд ингээд нэг арай нэг өөр төвшин болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд тийм ялгаас гарсан. Тэгвэл одоо мемэ идүүлээд унтуулдаг хүүхдүүд одоо нойрны асуудалтай гэдэг тэр нь яагаад аах вэ? Одоо нөгөө түрүүний хэлсэн нөгөө нойрны мөчлөг дундаа хүүхд сэрдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр хүүхэд яг нүдэн анаад унтахдаа одоо сэрүүн байдлаас унтаа байдал руу яаж шилжиж гин гэдэг энэ нойрны холбоос гэдэг зүйлс амар чухал гэдэг. Тэр нь одоо хөхүүлээд унтуулсан байна уу? Эсвэл хүүхдээ бүүэлээд унтуулсан байна уу? Тэрэгэн дээр унтуулсан байна уу? Гэт иймэрхүү холбоосууд хүүхдийн нойронд их дараа нөлөөлдөг. Тэгэхээр мөчлөг дундаа хүүхэд сэрхээрээ нөгөө буцаж унтаж сураагүй хүүхэд бол яг нөгөө анх унтсан тэрийг л нэхнэ. Тэр нь одоо юу ч байж болно те нөгөө нэг цаасаг уугч мем юу тэр холбоосуудаа нэгдэг байхгүй. Тэгэхээр холбоосууд дундаа ээж аваас хамааралтай холбоос хамааралгүй холбоос гэх хоёр төрөл байгаа. Тэгээд ерөнхийдөө хүүхэд өөрөө унтаж сурахын тулд хамааралгүй байж ижил сайн унтаж сурна. Тэгэхээр ингээд шүн дунд ээж юм аавыгаа нэхэх шаардлагагүй өөрийгөө тайвшруулж сурж байгаа аргуудыг сурах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь одоо өөрийгөө нэг жоохон өнгөрүүлж бөгөөлдөг ч юм уу, эсвэл хуруугаа хөхтөг ч юм уу, эсвэл нэг хайртай чихмэл тоглоом ойрхон байгааг мэдрээд барингуудаа тайвширдаг ч юм уу те. Хамааралтай гингууд заавал ээжигээ нэхнэ, уйлж анхаарал одоо тэр тэрвэрлт гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө энэ хамааралтай холбоос дунд хамгийн нойронд нөлөөлдөг нь хөхүүлж унтуулах байдаг. Салгахад бас хамгийн хэцүү. Тийм. Яг тийм сүүнээс хамааралтай холбоос уугч юм уу мем. Тэгээ бодонгууд ингээл за тэгвэл энэ хамаарлуудыг нь аль болох одоо аав ээжээс ингээд хамааралгүй те өөрөө тайвшираад унтдаг болох хэрэгтэй маань гэд. Тэнгууд хүүхдийн одоо наснаас нь бас айгүй хамаарах бах те хэдэн сартай хүүхэд байгаа даа хөгжлийнхаа ямар шатн дээр байна гэдгээс нь тэр хизэнээс ахуулаад хүүхэд өөрийгөө тайвшруулах тийм чадхтай болдго юм физиологийн хувьд. Физиологийн хувьд болохоор 4 сараас яг хугацаанд төрсөн эрүүл саруул өсөж боожж байгаа хүүхэд 4 сараас дээш гэж үздэг. 4-өөс 6 сарын хооронд ер нь хамгийн тохиромжтой ямар нэгэн өөрөөр нь унтуул сурах тасгалууд буюу sleep training гэж хэлдэг те тиймэрхүү зүйлсүүдийг хийхэд хүүхдийн биеийн хөгжил бэлэн болсон байна. Оюун ухааны хөгжил бас бэлэн болсон байна гэж одоо барууны орнуудад бол тэгж үздэг. Биеийн хөгжлийн хувьд яаж бэлэн болсон байна гэхээр хүзүүний булчин хөгжсөн байдаг. Одоо толгоогоо эргүүлэхтэй ямар нэгэн эвгүй байрлалаас өөрийгөө ингэж бас нэг жоохон хөдөлгөх чадвартай болсон байх ёстой. Ер нь бол оюун ухааны хөгжилд болохоор юу болоод байгааг ойлгодог тодорхой хэмжээнд. Тэгэхгүй 0-3 сартай хүүхдүүд ингээд сурах гад үзэхэр ингээд уйлаалэн яг ингээд юу болох гээд байгаа ээж ийм үйлдэл хийгээд байна. Ер нь ээж аав гэдэг хүмүүсээ ч дүнгэж таньж эхэлж идэг үе гэдэг штэ тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө боломжгүй болохгүй одоо жинхэнэ тэр сэтгэл санаанд нь дараа нь цөргөөр нөлөөлөх зүйлсүүд санамсаргүй байдлаар хийчих магадгүй. Тэгээ энэ сэдв дээр нөгөө нэг нэмээд хэлэхэд одоо sleep training гэхээр хүмүүс нөгөө уйлуулаад унтулдаг гэж боддог байхгүй юу? Тэр бол тийм биш. Ерөнхийдөө бол хамааралтай нойрны холбоосыг хамааралгүй болгох хүүхдийг илүү бие дааж өөрийгөө тайвшруулах аргуудыг хэлж байгаа. Тэр нь зөөлөн арга байж болно. Хатууч арга байж болно. Ер нь сургалтуудаараа 20 гаруй аргуудыг би зааж өгдөг. Тэгэхээр энэ дотор ээж өөрөө сонголтоо хийх ёстой. Хүүхдийнхээ зан аж темперамент гэр бүлийн бас нөгөө нөхөртөөгөө ярилцаад энэ зүгээр юм байна, тэр зүгээр юм байна гэж сонгох ёстой. Тийм ийм хязгаарлагдмал
ойлголтуудаасаа одоо жоохон салаасаа гэж хүсдэг ээж нарыг тийм. Тэгэхгүй нөгөө хүмүүс чи гинт орж ирнэ шүү дээ. Тэгэл чи ингээд барууны юмыг шахаад байна. Одоо ер нь хүүхдийг ингэж уйлуулах буруу штэ. Жохон ингээ Монгол ээж нар тохирсон юм хилээч гэд. Тэгээ дандаа тэгэж хэлж байгаа ээж нар ихэнхдээ миний мэдээллийг огт уншаагүй. Эсвэл сургалтыг зөхөн ч юм уу тийм сургалтанд нэг ч удаа сууж үзээгүй. Зүгээр л нэг өөрийнхөө нэг уншсан юмнасаа ч юм уу тэгж тайрж орж ирдэг хүмүүс байдаг тийм. Миний бодлоор зүгээр нэг хүүхдээ яаж өсгөх үү, яаж хүмүүжүүлэх үү, тэ яаж унтуулах уу тэр чинь бүгдээрээ л тухайн гэр бүлийн, тухайн аав ээжийн өөртөөх нь ингээд ярилцаж хийх хэвээр асуудууд аюу тийм хувийн юмнууд байгаа байхгүй тэ. Гэхдээ тэрэнд нь одоо жишээ нь нэг ийм шинжлэх ухааны үндсэлтэй сонголт олгож байгаа нь бол энэ мэдээллүүдийн бодлоо гэж бодоод байгаа шүү дээ. Хэрвээ тухайн ээж, тухайн гэр бүлдтэй ингээл байнга хөхүүлэл хамт унтаал тэр нь болдог бол мэдээж болно тэ. Тэгээ шүн хүүхэд нь хидцэрсэн ээж нь тэ тэрэнд нэг төгшөөхгүй хамтаа унтаа тэр нь таалагддаг болно те. Гэтэл хүүхдээ 3 4 те жоохон 5 6 сар хэдэн сартай байна хамаа ахгүй те. Орхиод ажилдаа орох хэрэгтэй болох юм бол тэр ээж чинь шүн бас унтаж амрах хэрэгтэй болно те. Эсвэл ямар нэгэн шалтгаанаар ээж нь ч юм аав нь хажууд нь байнгын байгаад ах боломжгүй байх юм бол тэр хүмүүсүүдэд те хүүхэд нь өөрийгөө унтуулаад тайвшруулаад те өөртөө ч гэсэн унтрах тийм боломжийг нь олгож өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр сонголтыг олгож байгаа нь айгүй чухал юм болов уу гэж болж боддог шүү дээ. Тэгэхээр тэр чинь хувь хүний сонголтыг нь шийднэ нэг хүндэтгэх асуудал байгаа байхгүй тий. Яг зөв нөгөө ээж болон хүүхэд аз жаргалтай байвал ямар нэгэн зүйл битээ өөрчлөлөөрэй гэж байнга сануулдаг. Хүмүүс айгүй их тийм нөгөө нэг юу болоод идэх юм аа. Mom guilt өөртөө гимших тийм мэдрэмж хангалттай сайн ээж байж чадахгүй байна. Хүүхдээ буруу өсгөөд байна гэдэг нэг тийм одоо нөгөө мэдээлэл нэг талаар амар их болоод хүмүүст хэрэгтэй боловч хитрхи их мэдээлэл бас байгаад байна тий янз бүрийн. Тэгээ тэр дотор ээж нараас айгүйх шахалтанд ордог. Одоо хүүхдээ тулд сурахгүй бол ингээл одоо хэцүүдлээ. Одоо ингээл хоцорлоо, оройтлоо. Болохоо байлаа гэж бодоол тэгэл заавал одоо ингэж тусад нь унтуулах гал эсвэл заавал тустаа өрөөнд гарах гал ингээд нэг тийм нийгмийн бас нэг тийм дарамт ч юм уу эсвэл найз нөхдөйгөө өөрийнхөө хүүхдийг харьцуулдаг ч юм уу те тиймэрхүү юмнууд айгүйх байдаг. Тэгээд би болохоор одоо мэргэжлийн үний зүгээс та болоод байвал тэгээд зүгээрээ заавал одоо хүлхүү унтуулад байх шахалт байхгүй. Та тэгээд одоо шүн 2 3 сэрээ тэрэндээ ерөөсөө зовдггүй бол яагаад заавал өөрчлөх хэрэгтэй юм те заавал тэгэл ингээл дарамтн стресс өөртөө үүсэх хэрэггүй гэж айгуу хэлдэг. Эсэргээрээ зүгээр олон сэрээд ээж нь өөрөө амарч чадахгүй тэрэндээ маргааш нь ямар ч ирчүүч байхгүй те эсэргээрээ ингээд амар нааш муутай гэдэг ч юм уу би бол нөгөө яг нойрдтой байх юм бол амар ааш муутай байхгүй. Тэгэхээр ингээд би доор хажтай нэг 5 6 цаг унтцсан байхгүй бол тэрнээс байгаа бол би ингээд нормал ингээд те ингээ ануу байж чаддаггүй. Тэгэхээр тэр ээжид хэцүү байгаадаа бол нэг мам гээлт гэдэг ч юм өөрөө өөртөө би эснэрэ хүүхдэд зовоож ин би муу байна гэж бодохгүйгээр хүүхдээ ингээд те унтуул сурах чинь тухайн гэр бүл шаардлагатай байгаа байхгүй тий. Тэгэхгүй ээж нэг л байнгын ядарсан хүүхдүүдтэйгээ ингээ хамтдаа ингээ тий ингээ present байж чадахгүй ядраад ч юм уу. Тийм байх бол хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийг бол нөгөө нэгстэй хүний юу гэж хэлэх нь хамаа ахгүй. Надад энэ шаардлагатай байна. Миний хүүхд унтаж сурах хэрэгтэй байна гэж бодоод хүүхдээ бас унтаж сурах нь бол айгүй чухал гэж надад санагдсан шүү дээ. Тийм яг одоо түрүүний хэлтгийн эсрэгээр нь үнэхээр одоо ээж унтаж чадахгүй бол гэр бүл ер нь аз жаргалгүй байдаг те. Тэр ээж ядарч ийн дагаад зэрэг ээжийн сэтгэл санаа хэцүү байвал хүүхд бас хямардаг те нөгөө ээжийнхээ эмоушныг дагдаг. Тэгээд үнэхээр болохгүй байгаа бол ямар нэгэн өөрчлөлт гарах болсон байна гэдгийг том дохио шүү гэж хэлдэг. Тэгээд танд сонголт байна. Одоо зөөлөн аргаар явмаар байвал болно. Эсвэл одоо ингээл ерөөсөө шийдэл би унтахгүй л ерөөсөө болохгүй байна гэд өөрийгөө бас номер 1-т тавьж болно штэ. Тэгээ яагаад болохгүй гэж гэл. Энэ болохоор нөхөртөөгөө бусад хамт амьдарч байгаа бусад гэр бүлийн гишүүдтэйгээ айгүй сайн ярилцах хэвээр. Тэгжээж бас шийдвэр гаргахгүй бол дараа нь асуудал үүсдэг. Айгүй их тийм ээж нар орж ирдэг. Тэгэл ингээл өөрөө амар мундаг шийдвэр гаргаад сургалт аваад ингээл явж исэн чинь нөхөр нь уурлаад байна. За чи мэмэ өчөөчтэй яага хөвдүүлүүлээд байгаа юм гээл тэ. Тэгэхээр чин тэр хоёр хоорондоо сайн тохироогүй байгаа аахгүй юу. Эсвэл нөгөө эмээ өвөө нартайгаа амьдэрдэг залуу гэр бүлүүд идэх те хадмуудтайгаа амьд. Тэд нар алц нөгөө
одоо хуучны сэтгүүгээрээ ч юм уу дургуутдаг хүүхдийг уйлууллаа инглээ шүн хар шүн хүүхд чарлууллаа энэ төр гээл те одоо муу юм дуудаад байна энэ тэр янз бүрийн тим юмнуудс байна. Тэгэхээр нөгөө энэ донд ээж бас айгүйх ганцаарддаг. Би л одоо болохгүй байгаа юм байна гэдэг ч юм уу эсвэл за би тэгвэл одоо ингээл гүрийгээл байж хахаас том болтолно гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол айгүй тийм яригдах хэвээр хүмүүсээс ээж нар ийм байдаг гэдгийг анзаараасаа мэдээсэй гэдэг талаас нь мэдээлэл түгээхийг бас хичээдэг. Тэр нэг хүүхдийн хүмүүжлийг мэдээж ингээл гэр бүлтэй аав ээж хоорондоо хамт ярилцаад шийдэх ёстой гэтэл нойрны асуудал дээр бол ялангуяа хамгийн их одоо хохирж байгаа гэдэг ч юм уу хамгийн хэцүү байгаа хүн нь бол ээж нь шүү дээ те хөвчлэн л те бүвэлээ донтуулж байгаа хүлээ донтуулж байгаа. Тэгэхээр ингээл шүний хэд дахин сэрж байгаа хүн нь бол ээж байгаад байгаа учраас хэрвээ ээж зөв мэдээлэл аваад шийдвэрээ гаргаад те за миний хүүхэд сэтгэл санааны хувьд одоо би физиологийн хувьд бэлэн юм байна. Би ч гэсэн одоо ингээд бэлэн болчлаа. Тэгэхээр ингээд хүүхдээ унтуулт сурья гэд нөхөртөөгөө гэр бүлтэйгээ те бусад хүмүүстэй нь ярихад бол бас айдуулах тэрийг нь хүндэтгэж ойлгож хүлээж авах хэрэгтэй юм байл л те. Тийм. Би тэгээд заримдаа бүр болохгүй бол би нөхөртөө чи ярий. Эсвэл эмээгийн надтай яриулчих. Би тэгээд ингээд айгу зөв тайлбарлаад өгье гэж бас хэлдэг. Тийм. Тэгэхгүй бол тэгээд хэцүү байгаа юм чинь. Би энд хичнээн ээжд нь мянган юм хэлээд цаанаа тэгээд ийм хаалт байгаад ахаар зэрэг юмч удаггүй байгаа байхгүй юу. Гэхдээ тэгээд ер нь зүгээр л бодоод үзэхээр хэрвээ одоо аав нь дургуцаад ингээ хүүхдийг уйлууллаа гэдэг байгаа бол тэгвэл аав нь өөрөө шүндэ аваад унт. Харин тийм. Тэгэж ер нь заримдаа хэлдэг. Тийм. Үгүй ганцхан ээж нь л хариуцж авч байгаа бол ээжийн сонголтыг хүндлэх хэрэгтэй. Одоо нэг sleep training гэдэг чинь хүн нэг хүүхдээ унтуулж сургах те. Тэрийг одоо чинь хийж эхлэхэд хамгийн ихэнд анхаарах ёстой зүйлсүүд юу? Сая одоо нэг те хэдэн сар болдоо за 4-6 сар хүрсэн байх хэрэгтэй гэдэг. Тэрнээс гадна анхаарах ёстой юмнууд. За тэгээд 2 дахь нь сая нэг гэр бүл хоорондоо сайн ярилцаад ойлголцсон байх хэрэгтэй. Тэг шийдвэрээ хамтдаа гаргацсан байх хэрэгтэй гэдэг чинь. Тэгээд тэрний дараагийн одоо бэлтгэл юу аах вэ? Дараагийн бэлтгэл бол айгүй чухал ээжийн өөрийнх нь сэтгэхүүн одоо бэлэн байдал. Энэ дээр нөгөө нэг вебсайтн дээр ийм сонжоо хийсэн байдаг. Та sleep training хийхэд өөрөө бэлэн үү гэдэг. Тэр айгүй чухал санагддаг. Мэдээж одоо янз бүрийн ийм аргууд байна. Алхам нэг нь ингэн 2 3 4 гэд ингээд гаргаад өчөхөд амархан. Тэгэл тэрийг нь дагаал ингээд хийчдэг бол хин ч гэсэн бараг хийчихнэ. Гол тулгардаг асуудал ерөөсөө одоо тэр хэрэгжүүлж байгаа аав нь ч вэ нөө ээж нь ч вэ нөө өөртөө дундаас нь болчдөг. Нөө нэг бэлэн биш байсан. Амьдрал ажлынхаа цаг хугацаагаа буруу төлөвлөсөн. Тэгээд ойрын хугацаанд нүүх гэжсэн ч юм уу. Эсвэл өөрөө удахгүй төрөх гэж байгаа ч юм уу. Эсвэл 7 хоногийн дараа ажилд орох гэж байгаа ч юм уу. Тэр үедээ эхэлцдэг. Тэгэнгუთ ингээд өөрчлөлтүүд ороод ирээд дээрээс нь sleep training хийгээд инхээр хүүхд айгүй хямардаг. Тэгэнгуთ дагаад ээж аав нь хямраад долио болив. Тэгэнгуთ ингээд эхэлсэн ууг нь ингээ үр дүн гараад явж гингууд 4-5 хоногоос болчдөг. Тэгээд болцсон хичнээн зөөлөн аргаар явсан ч гэсэн нэг эхэлсэн бол ууг нь бууж өгөхгүй байх хэвээр. Тууштай, төвчээртэй, тайван байх хэвээр байдаг. Тэгжиж л үр дүнд хүрнэ. Ер нь бол хүүхдэд нойронд нь одоо өөрчлөлт гаргая гэвэл 21-ээс 30 хоног шаардлагатай. 1 сар шүү дээ. Тийм. Тэгжиж л одоо тэр хүүхдэд дадал зуршил суuna. Энд чинь нөгөө sleep training шууд хийхгүй шүү дээ. Наан нь унтахын өмнөх бэлтгэлтэй болох хэвээр зөв цагуудаар унтаа сурцсан байх хэвээр тэр хүүхэдтэй ийм нойрны эрүүл ахуйн үндсэн үе шатлалууд бол үнэхээр байдаг. Хүмүүс нөгөө шууд sleep training гэл нэг 3-4 хоногт болчих юм шиг боддог. Тэгэл намайг тэр 3-4 хоногт сэтгэлийг нь дэмжихэд л ер нь болчихно гэж бодоод идэг. Гэтэл тийм биш байдаг. Хүүхдэд цаг хугацаа шаардлагатай. Чи айгу том өөрчлөлт тахгүй юу? Би дунд хүүхдээ бол яг нэг sleep training хийжсэн. Яг тухайн үед нэг ковид гээд бид нар яг гэр бүлээрээ ингээд нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ Японд ингээд гацсан. Гэрээс хүмүүс ирэх боломжгүй бид нар гэрлэгээ явах боломжгүй. Тэнгууд үнэхээр туслах хүн байхгүй байхгүй. Жишээ нь Монголд бол би жаргаж байгаа байхгүй. Эмээ өвнөр те өглөө аваад би жоох унтах боломжтой гэж юм. Японд тийм боломж байхгүй. Яг өөрөөсөө л ингээд хүүхдээ аваад тэнгууд яг надад яг 4-5 сар хүрээд
яг өстэй үнэхээр нүг ээжд нүг хэрэгцээ үүдэх шиг манай охин болохоор ер нь бас жоохон нойрондоо муу айгүй хуйлдаг те нэлээд их уйлж жилж унтдаг ч юм уу тэгээд тэр нь яг явсаар агаад би 5 сар хүрэхэд нь бол үнэхээр за би өстэй болли те би give up боллоо гэ гараа өргөд бууж өгөө тэгээд одоо хүүхдээ sleep train хийгээд тэгээ судалж агаад арай зөөлөн ингээд нэг тэр чигээр ингээд уулаад орхихгүй те ингээд баг багаар нэг интервалтайгаар хэдэн минутын дараа гэл ороод тайвшруулаад орхидог нэг тийм аргыг сонгоод тэгээ за энийг хийнэ гэд эхлүүлсэн чи үнэхээр яг сэтгэл санааны хувьд бол үнэхээр хэцүү байсан. Ингээл хүүхд чи уйлаад ахш нэг ээжийн инстинкт чинь хүүхд нь уйлангууд нь аваад татгаруулах шүү дээ. Гэтэл тэр чинь нэг хүүхдэд унтуул зурхахын тулд нэг за 3 минут уйлуулж байгаа байхгүй юу? Орон дээр нь те аюулгүй орчинд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр хооронд чинь юу болж миний сэтгэл санаанд дотор те би ястэ нэрэ инстинктийнхээ өөдөөс нь би тэмцээд шүү дээ. Хүүхдэд тэрж авахгүй, ороо тайвшруулахгүй. Тэгэнгүүт ялчгүй эсвэл санааны бэлтгэл айгүй хэрэгтэй гэдгийг бол тохойд бол ойлгосон. Тэгээд эхний оролдлого дээрээ бол яг хуу тэнд гүрээгээ нэг 7 хоног тэгэж явсаар хагаад хүүхд маань өөрөө унтж сурсан. Тэгэхдээ тэрэн дээр яасан гэхээр нүг яг ингээд яваад ах тусам өөрөө дастын бэлээ хүүхд маань илүү сайн унтаад тий. Хүүхэд илүү ингээд олон цагаар унтангууд хүүхд маань ч гэсэн өөрөө сайхан хаштаа сэрж байгаа байхгүй тий илүү амарцсан. Би өөрөө илүү амарцсан. Тэгтэл ингээл яг сэтгэл санааны хувьд айгүй хэцүү байдаг. Би ингээд нэг аашлсан тэр ингээд нэг хэцүү сэтгэл санаагаа нөхө байдлыг зэрэгдэх өнрөөгөө нөхөрлөгөө уралдах юм тий эсвэл бусад нэг том хүүхдэр ингээд уурлсан байдлаар гаргаад исэн учраас сүүлргээ би ингээд нэг чихвч зүүгээд хүүхдээ ингээд монитор дээр харж байгаа ч гэсэн харж байгаа мөртлөө ингээд уйлж байгааг нь сонсохгүй гэж чихвч зүүдэг ч юм уу тий эсвэл заримдаа за би чадахгүй ингээд нөхөртөө үлдээдэг ч юм уу тэгэнгүүт нөхөр болохоо тэр дээр хамаагүй тайван одоо хүүхдээ болж байна унтулж байгаа байхгүй тэгжээж ингээд явсаар агаад ерөөхдөө бол амжилттай хагас амжилттай л гэж. Тэгээд тэрний нэг сая ярьж байгаа дээр хагас амжилттай гэж шалтгаан сая бас номын зүйл хэлж штэ дундаас нь орхичдаг гэдэг бидний хувьд болохоор яасан гэхээр эхнээ ингээд 7 хоног яг юу сайн яваад орой өөрөө унтдаг болсон байхгүй өмнө нь болохоор би яг цаг баг ингээд бүүгэлжээж унтуулдаг байсан нь өөрөө орондоо ороод нэг 7 минутыг эргэлдэж байгаа л тэгэл хөөрхөн унтчихдаг сүрд ойлгож барахгүй тий тэгээд унтах цаг нь ч гэсэн илүү урт болоод гэхдээ асуудал нь юун дээр миний хувьд гарсан гэдэг нь хөхүүлээсэн тэгэнгუთ шүн сэрэн штэ тий шүн сэрэнгуут нь би босоод хөхүүлээд буцаад уйлуулад унтуулах хэвээр мó ерөөсө хөхүүлэхгүй байх хэвээр мó тэрэн дээрээ би нэгдүгээр учрыг нь ойлгоогүй. Тэгээ хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг ажуу айл Японы ингээд байшин 30 айгу нимхэн хантай. Тэгээ хажуу айлынхаа хүнийг шүн сэрээгээд тэрнээсээ бид нар нөгөө нэг комплейнтэй ингээд шүн авахгүй гэдгээс нь би санаа зовоод шүн бас уйлуулж чадаагүй. Тэгээ оройн чинь 7-8 үед уйлуулахад нэг асуудал бол байгаагүй. Тэгээ шүн 3-4 үед уйлуулах чинь яг эхний 2 өдөр ингээд гүрийгээд тэгсэн чинь хажууд сонсож байгаа байхгүй хажуудлын айл ингээд орноосоо босоо сэрчиж байгаа. Тэгэнгუთ за болиё гээл. Тэгэнгуთ тэр юу ингээд бүтэн бид нэр үргэлжлүүлэх боломжтой болчих байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг миний бас сонирхож байгаа зүйл нь болохоор хөхүүл байх үед тэгвэл яаж sleep train хийх хэвтэй шүн сэрэгтэн би яах хэвтэй гэдэг. Тэр надад айгуу сонь байгаа. Одоо ч гэсэн би хариулт мэдгүй байгаа байхгүй. Яг нөгөө зарим хүмүүс шууд одоо шүн хөхүүлэхэ болиулъя гэж сонгодог. Тэр үед бол тэгэл анханасаа ямар арга сонгосон тэр аргаараа яг шөндөө бас хөхүүлэхгүйгээр хүүхдтэй зүгээр орж тайвшруулдаг ч юм уу. Эсвэл одоо зүгээр тэрвэрдэг ч юм уу. Ямар ч гэсэн хөхүүлэхгүй байх бол айгүй чухал яг тэр үед. Өөр аргуудыг бол хэрэгжилж болно. Нөгөө нэг орноос нь огт авч болохгүй энэ төр бол биш. Эсвэл тийм аргыг сонгож болно л доо. Угаасаа нэгэнт шийдэл хатуу аргаар явъя гэж байгаа бол. Зөөлөн аргаар явъя гэж байгаа бол тэрвэрж болно, бүүвэлж болно, өөрөөр аргадна. Зарим ээж нар болохоор шөндөө хөхүүлхийг нь авч үлдэж болно. Тэгэхээр яг энэ нөгөө оройн унтлагын эхний үед хүүхэд өөрөө унтах сурах айгүй чухал. Яг тэрийг ингээд сурчаар шүн дахин олон дахин сэрдэг байсан. Одоо жишээ нь за 7 сэрдэг байсан. 7 сэрэхтэй 7 мемэ иддэг байсан хүүхэд байлаа гэж бодоход оройн нь өөрөө унтаа сурцсан хүүхэд за нэг 4 болдог ч юм уу 3 болдог. Ер нь өөрөө ингээд бас унтаа сураад байгаа байхгүй. Тэгэхээр ээж нар болохоор за энэ 3 сэрж байгаа нь миний хувьд бол зүгээрээ би энэ үед хөхүүлчихье гэд. Тэгээд хөхүүлдэг гэж болно. Эсвэл одоо за шүн ганцхан удаал хөхүүлхийг нь авч үлдээ. Тэр нь яг одоо нэг шөнийн 3-4 цагийн үед ч юм уу эсвэл үүрээр яг хүүхднийг жоохон сэрвэлзээд идэг шүү дээ. Тэр үед нь яг нэг сайн хөхүүлээд авчээ. Тэрнээс өмнө нь бол өөрөөр аргадна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг ямар аргаар яваад ямар алхмуудаар явахаас их хамааралтай. Тэгэхээр заавал хөхүүлэхгүй гэсэн юм бол байхгүй. Гэхдээ анханасаа sleep training хийгээд шийдсэн учраас шүн хөхүүлдэг нь хിവэрэ байсан ч гэсэн дор хаяж за нэг хэдхэн минут хөхүүлэхгүй жоохон хүлээх
хүлээгээд үзчих гэж зөвлөдөг. За тэгээд тэр нь бол яг ууг нь 15 минут хүлээгдэг байхгүй юу? Гэхдээ шүн дунд 15 минут амар удаан санагддаг. Тэгэхээр тэр ээж нарт за эхний нэг 3 шүн 5 минут. За бүр таачдаггүй байгаа бол 3 минут. Нэг 3 хоног яваад үзчих. Уйлах болгонд нь 3 минут хүлээгээл тавхүүлж болно. Аргадаж болно төгснээрээ. Зүгээр жоохон хүлээж сурах айгүй чухал. Яагаад гэвэл өөрөө унтаа сурж байгаа хүүхэд тэр дунд нөгөө нэг одоо 3 минут жоохон уйлгинж байгаа үедээ заримдаа буцаан унтчихдаг байхгүй юу. Тэгээд ээж нар нөгөө нэг түрүүний өөрийн хилдэг нөгөө инстинктээрээ те жоохон гингут нь гүйж ачаал ингээл тэрэл аваал ингээл яач юу хийч үгээ хитрхи их нөгөө нэг хурдан хариу үйлдэл үзүүлчихээр хүүхэд би уйлахаар ээж ирдэг гэдэг нэг шууд тийм холбоос үүсчдэг. Тэгэхээр нөгөө өөр өөрийгөө тайвшруулах тийм нөгөө нэг боломж хүүхдэд өгөхгүй байгаа байхгүй юу ээж нар. Тэр жоохон боломж өгөөд яваад үзээрэй гэж зөвлөдөө. Тэрэн дээр хүн ч нөө төрөх болгонд л юм сурна гэдэг чи би одоо 3 дахь төрөлтөн дээрээ сая шинээр бас нэг авсан мэдээлэл хүүхдийн нойртой холбоотой нарийн хүүхдийн нойртой холбоотой сурсан зүйл нь гэхээр нарийн хүүхэд айгүй чимээтэй унтдаг гэдгийг тий ингээл айгүйх нүн яргалан гэдэг илүүтэй ингээл айгүйх дуу гаргаал ингээл ингээл тэр болгонд нь тэр чинь баг ингээл 10 минут болгонд дуурна тийсэр 30 минут болгонд дуурна тэр болгонд нь өө яна хүүхд зэрчлээ гэл давхиж очивол авах гад байдаг байсан боловч яг уушаад нэг судлаад үзсэн чинь тэр чинь хүүхд тэгж чимээтэй унтдаг. Тэгээд яг сэрээгүй зүгээр ингээд нойр хоорондоо ингээд чимээтэй хөдөлж яхад нь сэрчлээ гэж очиод авчингууд сэргээрээ бид нэр сэрээчдэг гэдтэй. Тэгэхээр саяны хэлж байгаа шинэ хэдэн минут ингээд хүлээгээд ахаар хүүхд маань өөрөө дараагийнх нь тэр нэг фейс руу нороод унтчихдаг гэд тэрийг би мэдснийхэн дараа сая 3 дахь хүүхднэр л яг тэгсэн. Яг ингээд нэг сонсогдож байгаа мэдээж тэ надад ингээд яргалж байгаа. Гэхдээ тэр болгонд би гүйчихгүй за нэг хэдэн минут сонсоодхыг гээл нэг 2 3 минут чагнажил хүүхд маань бараг нэг минутын дотор буцаад унтдаг ч юм уу те. Тэгэнгუთ би өөрөө хамаагүй удаан бас амарч чадчих. Тэр онч ингээд бүтэн өөрөө сэрхгүй гэхдээ ингээд нойрмоглол за яах нь вэ гэл ингээд сонсч идэл хүүхд маань унтчихгоо би өөрөө хамаагүй хурдан эргээд бас унтчих байгаа байхгүй те. Тийм байна гэдгийг бас сая анхудаа сурж авсан. Харин тийм тэр чинь айгүй чухал сэргэг нойр хүн яг нөгөө 2 төрлийн нойр авдаг. Гүн нойр тэгээ сэргэг нойр гэдэг. Тэгээ түрүү нөгөө нойрны мөчлөг ингээл одоо буцаал нойрны мөчлөг рүүгээ ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд няраа хөөгдлөхөр 40 минутын нэг нойрны мөчлөг байлаа гэж бодоход тэрний 20 минут нь сэргэг нойр гэдэг байхгүй юу. Одоо хүүхдийн нойрны мөчлөгийн 50% нь сэргэг нойр, том хүнийх 25% нь сэргэг нойр гэдэг байхгүй юу. Тэгээд бүр хөвшрөөд за одоо 60 нас гаруй болоод ирэхээр тэр сэргэг нойрны хувь нь багасаал идэг. Тэгэхээр ингээд хөвшрөх тусам биднэрт гүн нойрны хэрэгцээ нь илүү өндөр болоод ингээд явдаг. Бага насны хүүхдүүд, няраа хүүхдүүдэд ингээд сэргэг нойр нь хэрэгтэй. Яг тэгвэл сэргэг нойронд асар хурдтай тархины хөгжил үйл ажиллагаа явагдаж идэг. Танин мэдхүү. Тэгэхээр хүүхдүүдэд илүү тэр нь хэрэгтэй. Тэгээ яг сэргэг нойрондоо хүний зүүдэлдэг үе нь байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг дөнгөж төрсөн няраа яг тийм 50% нь одоо 20 минут сэргэг нойр байлаа гэхэр чинь байнга хөдлөн нүд нь бүр нээлттэй. Тэгсэн хэрнээ унтаад идэг. Тэгээ ингээл нэг дуграал ингээл хөдлөөл гар нь хөдлөөл те ингээл нэг духгүй байгаа ч юм шиг те яг тийм байгаад тэр нь ууг нь унтж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг нь жоохон хүлээгээ сурах хэрэгтэй. Дээрэс нь энэ дээр юу гэж хэлмээр юм гэхээр нөгөө хүүхдийнхээ уйлалтыг сайн таних хэрэгтэй. Одоо яг тэр нэг сэргэг нойрондоо нэг янцаглаад байгаа чинь бол зовирлол нэг биш шүү дээ. Хүүхэд үнэхээр одоо жихүүн нэвтэрсэн ч юм уу, баацсан ч юм уу, өлссөн ч юм уу, өвдсөн үедээ бол өөр уйлдаг шүү дээ. Ингээд чарлаал бүр яалтч өгөө ээжигээ ингэж нэхэж чангуйл да. Зүгээр нойрон дундаа янцаглах, уйлагнах, эсвэл гингэнэх энэ төр чинь бол өөр байдаг. Тэгэхээр нөгөө бас тэрийг ялгаж сурвал айгу зүгээр. Энэ дээр бас далхимдуулаад том хүмүүсийн нойрны тухай бас асуумар санагдлаа л та. Одоо нөгөө хүн болгон өөр өдөө шүү дээ. Зарим хүмүүс бүр амар удаан унтах туртай, хөвцөн юм шиг унтдаг гэлээ. Тэр нь би яахгүй. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээд шөнө унтаж чаддгүй, нойрны хөдөлтэй, өглөө эрт сэрчдэгтэй яаж чадахгүй. Тэгээд өдөр ерөөсөө ясан ч нап хийж чадахгүй, тэгээд ядарсан ч гэсэн унтаж чадахгүй байгаад идэх хүмүүс өдөх те. Тэр нь ер нь хүүхдүүдэд хизэнээс гарч ирд юм бол одоо гений бас амар тийм том юм нөлөө байгаа даа ш надад санагдахгүй. Миний туршлагаас болохоор одоо манай ээжийн талынх болон би тэгээд өвөө манай дүү энэ төр бүгдээр амар унтдаг. Өвөө хүртэл бүр баг амар өндөр насандаа ч гэсэн баг нэг өдөрт 9-10 цаг унтдаг гэсэн аахгүй юу.
Тэгээ би ч гэсэн ер нь нэг 8 цаг юм уу 8 цаг 30 минут унтчихж л яг ингээд гоё сэрдэг. Тэрнээс өмнө ерөөсөө сэрнэ гэж байхгүй. Хүмүүсийг ингээд намаас ирэх гэж оролдохоор би ингээд худлаас ирсэн юм шиг болол ажилтай мөртлөө би өнөөдөр ажилгүй гэсэн ингээд худлаа яриад тийг хуураад унтаад идэм байлээ. Гэтэ манай нөхөр болохоор ингээд орой нэг эрт унтаж чадахгүй мөртлөө өглөө яалтчгүй өөрөөр ингээд шууд сэрчээ. Тэгээд амар тэрэндээ ядраад байгааддаг. Тэгээд яг нөхрийн талынх ч гэсэн бас тийм нойргууд л байгаад байгаа байхгүй юу. Тэгээд манай одоо охин болохоор одоо яг би хөхүүлж явахдаа болохоор амар айдаг байсан юм. Яна ингээл хөхөөрөө дарчих үедээ тий хамрыг нь хаагаад амьсгалж чадахгүй болгочих үедээ эсвэл одоо хит одоо нөгөө унтчих явахдаа зөвхөн нэг талаараа хөхүүлээд тэгээд ингээд хүзүүн даличих үедээ гэж ч юм уу тий зөндөө айдас байсан учраас өөрийгөө хүчээр сэрээгээд танаас инстинктээрээ ингээд ямар ч гэсэн нэг 8 сар 3-4 цагийн л нойртой яваадсан хгүй тэгээд тэрэндээ тасчдсан юм билэ. Тэгээ хөхүүлээ болцсон чинь буцаагаад өдөртөө 8-9 цаг унтцаар руу орчиж байгаа хгүй юу. Тэгээ сүүл рүүгээ бүр нөгөө одоо ээж автагаа хамт ингээд одоо эмээвүүдэд хамт ингээд хотод хонж манах үед болохоор бүр ингээд өглөө сэрэнгүүт за яса охин гайг унтсан уу гингүүт би мэдхгүй манай нөхрөөс асуу гэд тэгдэхгүй ер нь сүүл рүүгээ дандаа нөхөр аваад угждаг болцсон. Тэгээ сүүл рүүгээ бас манай нөхөр бүр ядраа чи одоо сэрэлтэй юм хэвчээ юм бэ эсрэгээр болцсон. Тэгээд манай охин зүг зүгээрээ жоод одоо болохоор ингээд хит эрт сэрдэг ч юм уу шүн ерөөсөө унтахгүй тэгээ өдөр ерөөсөө найп одоо ахгүй одоо 16 сартай юм чинь те ерөөсөө унтахгүй гэд ингээд тэмцээд байдаг болцсон. Тэр нь одоо нойргуудлын шинж үү эсвэл ер нь насан туршдаа ямар хуу нойртой байх гэдэг юм шиг бол гэдгийг бас жахан сониучсан хөтлөл тоо. Ер нь нөгөө яг 0-4 настай энэ хугацаанд бол яг нэг тийм одоо удмын ч юм уу генетикийн тийм юмнууд гарч ирэх магадлал нь айгу бага байдаг. Ягаад гэвэл яг ээж аавын өөрсдийнх нь хийж байгаа дадал зуршил, амьдралын хэм маяг нь илүү нөлөөлөх гэдэг. Одоо ген гэхээсээ илүү, удмын юм гэхээсээ илүү. Тэгээд яг сургуулийн нас руу ороод ирэхээр зэрэг тэр үед чи ер нь бол хүүхд өөрөө уучраа олцсон, нойроо зохицуулаад сурчсан байгаа учраас бусад янз бүрийн одоо гадны нөлөө ч юм уу эсвэл удмын зүйлсүүд нь илэрч эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр одоо 16 сартай тэ 16 сартай гэдэг чинь бол ер нь бол одоо тийм нойргуудтай байх хүүхэд байна гэж мэддэхээргүй байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг ер нь 16 сартай гэдэг чинь өдрийн нэг унтлага заавал хийж явах хэрэгтэй үгүй шүү дээ тий. Тийм. Тэгэхээр тэмцэж гинэ гэдэг чинь ер нь яг тэр үеийн хүүхдүүдийн л гаргадаг тийм үе шатны онцлог юм байна тий. Одоо бүхэл хүүхдүүд бараг тэмцдэг тий. Гэхдээ унтах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энд нь одоо унтахын өмнөх бэлтгэлийг нь өдөрт нь жоохон илүү хийх ч юм уу. Энэ үед одоо нэг юм гэхээр хүүхдийг заавал өдөр унтуулах ёстой гэж байгаа боловч зарим хүүхдүүд унтахгүй байвал зүгээр нэг юм quiet time буюу юм харанхуй хөшгөө хаацсан намуухан хөгжимд эсвэл white noise дотор ном уншаа зүгээр хамт нэг 30-40 минут хэвтгэхэд тэр хүүхэд унтсан юм шиг бас амралт авдаг байхгүй юу. Тэгэхээр унтахгүй байсан ч заавал тийм одоо тайвшруулах үеийг гаргаж байгаарэ гэж зөвлөдөг тийм. Тэгээд энэ нэг том хүний нойрон дээр болохоор удмын юм үнэхээр байдаг. Дээрэс нь яг ийм одоо нойргуудлын өвчин гэдэг зүйлс байдаг. Гэхдээ тэр нь хүн амын айгүй бага хувьд нь л илэрдэг байхгүй юу. Хүмүүс өөрсдөө нойрны асуудалтай гэдэг. Яг үнэндээ тэр нь амьдралын хэм маягийнх нь асуудал байх гээд байдаг хийхтэй. Тэгээд нэг тийм им уугаад авах хүн шаардлагагүй байдаг байхгүй юу. Гэтэл хүмүүс нэг асуудалтай гэлтэй тэгээд шууд хүчтэй им хэрэглэх гэдэг юм билээ. Тэгээ том үний нойр ер нь жоохон хэцүү. Тэр өдрийн унтлага бол айгүй хэцүүсэн. Өмнө нь мэдээж ингээл жоохон бахта 3 удаа унтдаг, тэгээ 2 удаа унтдаг болсон. Одоо ганцхан удаа унтдаг болсон. Тэгээ сүүл рүүгээ бараг сүүлийн 2-7 хоног ч ерөөсөө бараг унтахгүй үед бас илүү их байсан аахгүй юу. Гэтэ одоо нэг 4-5 хоногийн өмнөөс л нэг унтахаас өмнө одоо юм үзүүлж болохгүй мэн те. Тэгээд илүү тайвшруулад хоолын сайн өгөөд цатгцсан байх хэрэгтэй байна. Тэгээд сүүнээс гарах гэж оролдож байгаа өвчнөөс нь тэнгууд сүүгийн жахан шингэлж өгдөг ч юм уу те. Эсвэл сүүгөө бүүвэлээд унтуулах тиймэрхүү аргуудаа сүүлийн 4-5 хоногт л яг хэрэгжүүлж эхэлж байна. Тэгснээс тэрнээс өмнө бараг өдөр нь унтахгүй тэгээд нөгөө амжуулах ажил амар их байгаа шүү дээ. Тэнгүүт бүр за газ засмал зам руу гараад машинд нь ингээд нэг 5 минут ингээд машин дотор нь явуулаад унтуулчаад оруулаад ирэхэд ч юм уу бүр тэгэж бүр зохицуулж исэн удаа байгаа. Тэгэхээр айгүй хэцүүс.
Тэгэхээр хүүхэд хизэнээс өдрийн унтлага шаардлагагүй болох уу? За ер нь 4-5 нас хүртлээр Тий. явах хэрэгтэй. Угаасаа цэцэрлэгт нь унтуулж байгаа шүү дээ тий. Цаанаасаа унтах хэрэгтэй болоод унтуулж байгаа. Тэгэхээр гэртээ ингээ унтахгүй байгаа хүүхдүүд цэцэрлэгтээр өдрийн унтлага хийждэг. Яагаад гэвэл тэр чинь айгүй их стимуляц авч байгаа, айгүй их мэдээлэл орж ирж ийн ядардаг. Тэгэхээр ингээд бие тархин амрах шаардлагатай байгаа байхгүй юу. Тэгэхээр 4-5 нас хүртэл нь за өдөр болгон биш юм аа гэхэд ер нь аль болох унтуулахыг л хичээх хэрэгтэй. Тэгээ түрүүний миний хэлдэг тэр амралтын цаг хийх хэрэгтэй. Унтахгүй ч гэсэн. Тэгвэл сая ингээд яриа намжуулын яриан донд бас хийдэд гарсан те нэг орчны талаар бас ярмаар те хүүхдийг унтуулахад зохих орчин. Миний одоо ингээд уншсан мэдээллүүдээр болвол за мэдээж бас ингээд барууны юмнууд байгаа те. Барууны юмнууд дээр миний уншсан мэдээлэл үүж инхээр нараа хүүхдийг одоо 0-оос те 6 сар хүртэл нь бол хамт нэг өрөөнд бол байх хэрэгтэй те. Тусдаа орон дээр байж болно. Тэр нь бол одоо илүү аюулгүй те. Тэгээд тэрнээс хойш бол тусад нь өрөөнд гаргаж болно. Тэр бас мэдээж сонголтын асуудал байна те. Тэрнээс хойш 6 сараас хойш нь бол тусад нь өрөөнд гаргаж болно гэж хэлж байгаа. Тэгэнгუთ хүүхэд одоо сайн одоо 4-6 сартаагаас хойш ингээд те sleep train хийж болно. Өөрөөр нь тулах гэж сургаж болно гэд тэр үед тэгээ тэрнээс өмнө ч гэсэн ер нь орчин хэр чухал байдаг вэ хүүхдийн ойронд. Энийг болохоор нөгөө илүү унтах зохион байгуулалт гэдэг талаас нь ээж нарт айгүй их ярьж өгдөг. Одоо ийм аюулгүй унтуулах зөвлөмжүүд буюу одоо нөгөө SIDS гэж ярьдаг те нөгөө нэрэн гинт нас барах хам шинж гэдэг. Энэ болохоор зэрэг энэний одоо эрсдлийг бууруулахын тулд тийм зөвлөмжүүдийг гаргадаг те одоо нөгөө нэг аав ээжийнхээ голд унтчихлахгүй, том хүний үнжлэн дотор унтчихлахгүй, том хүний дэрэн дээр бити тавиарай, тамхитдаг хүний хажууд бити унтуулаарай гэл одоо зөвлөмжүүд байдаг те. Энэ ихэнх зөвлөмжүүд нь болохоор нөгөө Америкийн нэгдсэн улсаас гардаг. Америкийн нэгдсэн улсын одоо янз бүрийн ийм зөвлөмжүүд аюулгүй унтуулах ийм төрлийн бас байгууллагууд ч юм уу гаргаж ирж ард түмэндээ айгүйх сануулдаг. Тэгээд энэ дээр би юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол хэрэгтэй зөвлөмжүүд мөн л дөө одоо авах ёстой мэдээлэлүүд байгаа. Гэхдээ энэ бол яг Америкийн нэгдсэн улс амьдарч байгаа хүмүүстэй зөвлөгөө өгöd байгаа шүү дээ. Түүнээс бол тэр одоо байгууллага Монгол ээж нарт зөвлөгөө өгöd байгаа юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг жоохон одоо хэрэгтэй мэдээллийг шууд бити тусгаж аваасай. Өөрсдийнхөө гэр бүлийн онцлог, соёл, одоо амьдарч байгаа энэ орон гэдэг энэ зүйлүүдэд бодолцох хэрэгтэй. Одоо жишээ нь ингээд за тэр л зөв гэж зөвхөн Америкийн нэгдсэн улсын тэр зөвлөгөөнүүдийг одоо жишээ нь Монгол гэр дотор нэг гэр дотор амьдарч байгаа гэр бүл хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ингээд бас жоохон хөрсөндөө буусан мэдээлэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ дээр бол унтах орчин, орон зайд би 8 зүйлийг зөвлөдөг. Унтах зохион байгуулалт гэхээсээ илүү энэ 8 зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Тэр нь хамт унтдаг байсан ч, тусдаа унтдаг байсан ч хэрэгжүүлэх ёстой зүйлс гэдэг. Тэр нь болохоор товчхон хэлэхэд нэгдүгээрт мэдээж аюулгүй байдал. Хамт унтдаг байсан ч аюулгүй байдлыг нь хангах ёстой. Ер нь тэр том хүний дэрэн дээр унтуулж болохгүй энэ гэдэг чинь бол зөв. Яагаад гэвэл хүүхэд нөгөө нэг бүтцдэг те нөгөө нэг хүзүүний булчин сайн хөгжөөг бол толгоогоо дийлж чаддгүй. Тэгээд доошоо харцдаг гэх мэт. Эсвэл нөгөө одоо орноос унах эрсдэл бас байна. Тэгэхээр нөгөө нэг зөв хашлахуудаа хэрэглэх. Эсвэл ороо ингээ хан руу шахаа тавьсан байлаа ч гэсэн хүүхэд ч айгу жижигхэн штэ. Тэгэхээр зэрэг нөгөө завсраар нь хавчигдчихдаг. Тэгээ амьсгалын зам нь боогдох ч юм уу. Эсвэл эргэн тойронд нь сул арзайтдаг утас байна уу? Тэрэндээ орооцолдох ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг одоо аюулгүй зөвлөмжүүд зөндөө байгаа. Хоёрдугаарт харанхуй байх хэвээр, гуравдугаарт чимээтэй байх хэвээр. Чимээ гэдэг нь background noise, арын white noise гэдгийг хэлдэг. За дөрөвдүгээрт өрөөний температур, зөв хувцлалт, чийгшил, үнэр, тэгээд минимал орчин. Иймх замбраатай тоглоомгүй байлгах, унтах орон зайгийн. Энэ 8 зүйлсийг ерөнхийдөө бүгдийг хэрэгжүүлээд явчихад тэр зохион байгуулалт бол тийм санаа зовоод ахаар зүйл байх ёсгүй. Тийм. Угаасаа нөгөө Америкийн хүн ам чинь одоо тэр нөгөө нэг төрөөс өгж байгаа тусалцаа. За тэгээд нөгөө гэр бүлийн зохион байгуулалт дээр нөгөө нэг эмээ өвөө нарын оролцоо байхгүй, туслах хүмүүс байдаггүй. Хүүхд тасрагч авсан ч амар үнэтэй. Тэгэхээр одоо нөгөө нэг масс хүн ам нь яг одоо ингээд ээж нь төрөөл баг 2-7 хоногийн дараа буцаа ажилдаа орохгүй бол
гэр бүлээ тийчих боломжгүй болдог. Зөвхөн нөхрийнхөө цалин дээр боломжгүй те. Тэгэхээр маш их ядарсан ээж нар буцаад ажилдаа ороод ядраад хит ядарснаасаа болоод хүүхдээ мэдэрдэггүй. Тийм учраас нөгөө заавал тустай байлга гэдэг ийм зөвлөмжүүд яадаг. Гэхдээ одоо энэ гинт нэраа нас барах хам шинж дотор одоо гинт гэдэг энэ садна гэдэг энэ үг айгүй чухал. Хичнээн бүх аюулгүй байдлыг нь хангасан ч харамсалтай тохиолдлууд гарсан байдаг. Тэгэхээр яг энэ одоо зүйлсээс болоод байна гэдэг тийм одоо тодорхой шалтгаан байдаггүй одоо хүртэл. Аль болох зүгээр эрсдлийг бууруулаарай л гэж зөвлөмжүүд өгөөд идэг. Тэр нүг SIDS гэдэг одоо sudden infant death syndrome гэж байна те. Гинет нас орох хам шинж гэдэг монголоор хэлж байна те. Тэр бол харин тийм ингээд нүг ерөн жоохон яраа хүүхдтэй ээж аавдар болгоны амар айдаг тэр амар зүйлэм шиг тийм би ч гэсэн ингээл амар айдагтай за яана ичүүгээл ингээл мэдээж ингээл нүг хүн чинь миний хувьд л яг тийм үү муухай бодлууд айгүй амархан орж ирдэг. Ингэчүүл яана тэгчүүл яана байнгын айцтай те. Тэгээ тэрний талаар би нэг хэдэн жилийн өмнө BBC дээр гарсан нэг урт артикл уншиж байхад зүгээр мэдээлэл болгож шеэр хийхэд тэрэн дээр нэг хийсэн судалгаа нь болохоор яасан гэдгээр нь хүүхдүүдийн генийг нь судлаад тий одоо нэг яг SIDS-ээр ингээд өөд болсон хүүхдүүдийн ген энтрийг ингээд судлаад явж байхад нэг тодорхой нэг тийм төрлийн гентэй хүүхдүүд болохоор яаж юм гэхээр унтахын явцтай хүүхдийн амьсгал айгу удаашрдаг тий зүрхний цогцлол нь удаашраад амьсгал нь удаашраад тэгээ хэсэгхэн хугацаа нэгээд 1-2 секунд ч нүгэд амьсгалахгүй байд юм байна л да. Тэгээд тэрнээсээ эргээд хүүхэд маань амьсгалаа аваад ингээд явдаг те. Тэр давтамж бол ингээд байнга давтагдж идэг. Гэтэл яг нэг хэдэг тэр гентэй хүүхдүүдэд болохоор тэр амьсгалаа эргэж авч чадахгүй тайвширсаар агаад амьсгалаа ингээд хураацсан гэдэг тийм юм бас ингээд тодгоод судалж исэн судалгаа гарч ирсэн гэдэг нэг Австралийн судалгааны үр дүн байжсэн. Тэр бол үнэхээр байгалийн асуудал бас байгаа хэрэг. Бүх орчин нөхцөлийг нь бүрдүүлээд те магадгүй би физиолог нь тийм байх юм бодол гэдэг. Тэгэл нүуний төрчин өөрөө гинтийн гэдэг хам шинжил байгаа юм л да те. Тэрэн дээр одоо орчин гэдээ ярьж байгаа дээр саяны зүйлсүүд дээр нэмээд миний хувьд одоо жишээ сонирхож байгаа. Одоо ялангуяа төрөний хэдүүлгийнх нь ярьж ирсэн нэг sleep training те хүүхдээ унтуулж сурахтай холбоотой надад бас нэг тулгарсан. Одоо тулгарах одоо дараагийн хүүхдтэй багыгаа удахгүй sleep training хийхэд тулгарах нэг асуудал нь болохоор бид хоёр одоо нэг өрөөнд те нэг одоо манай ор байгаа хамтдаа унтдаг. Тэгтээ бас өөрийнхөө ортой. Тэгэхээр ингээ өөрийнхөө орондоо чинь манай охины хувьд болохоор тэгжсэн. Шүн чинь нэг өрөөнд байгаа мөртлөө өөрийнхөө орон дээр унтчих штэ те. Тэгээд орой унтахтаа бол sleep training хийхдээ бид хоёр одоо аав бид хоёр нь те өрөөндөө байхгүй учраас хүүхд өөрөө унтчих штэ. Гэтэл шүн ингээс хэрэгт чинь бид хоёр харагдаад байна штэ те. Тэр хүүхд чинь 7-8 сар хүрсэн бол босоод ирэн суугаад ингээд харахад бол том орон дээр аав ээжээр нь унтаад тахад авахгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэрийг би одоо чинь яаж хийдгүү? Одоо чинь өөр өрөөнд оруулах боломжтой хам бол мэдээж хүүхдээ өөр өрөөнд оруулчихна те. Гэтэл тийм боломжгүй нэг өрөөд тэгээ олон өрөөд тийм байхгүй, том байр байхгүй хамтдаа тэр хүүхдтэйгээ унтж байгаа нөхцөл яах хэрэгтэй гэдэг нь амар сонирхолтой байгаа байхгүй юу? Энэ дээр бол одоо дахиад гэр бүлийнх нь сонголт юм уу та. Зарим хүмүүс болохоор зэрэг ингээд хаалт тавьчихдаг. Нэг өрөөнд байгаа нэг ийм сарвчин ийм хаалтууд идэв шүү дээ. Тэгэхээр тийм нэг жоохон тусгаарлсан юм үүсгдэг. Эсвэл ингээд дэр овоолоо тавьчихдаг ч юм уу. Тэгээд ингээд өөртөө харагдахгүй байдалтай. Эсвэл хүүхдийнхээ нөгөө нэг орыг нь жоохон өөр англ руу шилжүүлээд өөртөө харагдахгүй ч юм уу. Зарим гэр бүлүүд болохоор яг унтах үед нь өөртөө байхгүй байжгаад тэгээд шүн дунд зүгээр тэгээд аав ээж нь байждаг. Тэгээд тэрнтэй хүүхдүүд нь эвлэрээл харчаал аав ээж нь байгаа юм байна гэж буцаа унтчихдаг ч юм уу. Тиймэрхүү одоо янз л байж болно гэх юм уу да. Төлөвсдөл нэг өөртөө орчин нөхцөлд нь тааруулаад янз бүрийн харгаар л үзэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ гэтээ энэ дэр болохоор одоо анханасаа өөртөө харагдахгүй ганцаараа өрөөнд нь унтуулж сургаж байгаа бол сурах гэж байгаа бол одоо зохион байгуулалтаас бодох хэрэгтэй. Бид нар ер нь тусдаа гарах боломж байна уу? Эсвэл бид нар байнга харагдаж байгаа юм бол харагдаж байгаагаар анханаас нь унтуулж болно шүү дээ. Ээж аав энд унтдаг, би энд нь унтдаг гэд оройн цагаар заавал өөртөө ингээл харагдахгүй нуугдаал ингэхгүйгээр аав ээж өөрсдийнхөө орон зайтай би эндэ гэдэг тийм юмыг нас ойлгуулж болно анханаас. Хүүхд ч айгу ухаантай штэ. Тийм амар хурдан сурдаг, амар сайн юмыг мэддэг. Харанхууд хараад идэв юм шүү. Тэгээ юу болоод муур юм уу те. Тэгээ нүг sleep training гэхэд бас хүүхдийн темперамент тэг хүүхдийнх нь нэг араншин бас их нөлөөлт юм байна гэж надад санагдсан. Жишээ нь манай охин бол амар гүрийжсэн байхгүй бүр
яг ингээд 4-5 сартаад нь анх ингээд sleep train хийхэд бол харцангуй амархан байсан. Гэтэ sleep train хийхэд миний бас нэг мдээгүй гэдэг ч юм уу, гинцэн юм гэдэг ч юм уу, нэг sleep train хийчих юм бол тэгэл болцсон гэдэг биш юм байлээ шүү дээ. Тэр чинь нэг ингээд digital тэр хүүхдийн шүдэн нурган, ханаад хөрн эсвэл нөгөө түрүүний ярьсан development leaps-тэй ингээд нойр жоохон муу үе байна. Тэр болгонд нь ингээд дахин тэр sleep train ингээд үргэлжлүүлээд явж иж хүүхэд өөрөөрөө ингээд унтдаг байдаг юм л л тэ. Миний хувьд болохоор яасан гэхээр гиндээд за болчлоо гэж бодож идэл одоо нэг шүд мүд өвдөх тэгээд нүүх мөх гээл тэрнээс хойш бантан болоод хамт унтдаг руу буцаад орчиж байгаа байхгүй. Тэгээд тэгснээр явж хагаад за нэг 8-9 сар хүрээд дахиад ч үнэхээр хэцүү болоод би өөрөө ядраа. За одоо дахиад sleep train хийгээд гэсэн чинь нөөч ализийн амар санаас авсан гэдэг шиг бүр хэцүү болчихж байгаа байхгүй. Дахиад хийхэд те. Тэгээд тэгэхэд бол чинь ингээд 7-8 хоног өстө гүрийгээл өстө уйлаад унтахгүй. Тэгээ би сүлдөө ингээд дийлдэ за болий гэж тэгж байгаа жишээ байгаа байхгүй би. Гэтэл миний хүүдэр болохоор яаж ингээд тэгэхээр хамаагүй тайван одоо ингээд өмнө охин дээр чинь 7-8 хоног болж иж хараа нэг тавширдаг байсан бол манай хүү болохоор 3 хоног бол за ингэх юм байна унтъя гэж уйлахад унтчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр ч гэсэн хүүхдийн өөрийн зан аршин гэдэг бас аюул шал өөр юм байна гэдэг бол надад аюул сонирхолтой байсан. Яг тийм угаасаа нэг тийм юу хязгаар гэх юм уу та хоёр туйл байдаг. Сэргэг хүүхд. Сэргэг буюу одоо сэргэлэн ааштай, жоохон шартай. Нөгөө туйлд нь болохоор зэрэг ийм тайван, нэх уйлаад байдаггүй хүүхдүүд угаасаа байдаг шүү дээ. Нэг эцэг эхийн оролцоо шаардаад байдаг ч үгүй. Тэгэхээр зэрэг одоо тэр хязгаарынхын дунд таны хүүхд хаана ч байрлаж болно те. Заавал аль нэг нь багсгүй. Тэрэндээ тохируулаад бас ингээд sleep training арга зөв сонгуул зүгээр. Ер нь ийм шартай гүргэр хүүхдүүдийг sleep training хийхээр жоох хэцүү. Удаж сурдаг. Тэгээд нөгөө одоо ямар нэгэн зүйлс болохоор зэрэг одоо жишээ нь зүгээр нэг хөдөө яваад ирэхэд л хамт унтаа сурцсан байдаг штэ. Ууг нь тустаа унтчаад тэгээд буцаад ирсэн чинь хамт унтдаг болсон. Тэгээд яаж sleep training хийгээд аргагүй. Тэгэхээр тийм шартай хүүхдүүдэд болохоор зөөлөн аргууд ер нь зүгээр. Илүү тайван төрлийн хүүхдүүдэд болохоор зэрэг бас тийм хатуу аргууд гайгүй өөрөөр чийлдэхэр те ингээд юм ойлгоод тэгээд хувь заяатайгаа эвлэрээд за ойлоод их хэрэг чалга гэдэг. Сая бол хэдүүлээ ингээл хүүхдийн нойр том хүний нойрын талаарч ерөөдөө ярьлаа. Ингээд намынзуулаас би бас ингээ асуумаар яасан юм надад ч асуулаа. Одоо илүү зүгээр нэг намынзуул ингээд анх sleep corner-ыг эхлүүлжсэн тэр үеэс нь туршлагаас нь гэдэг ч юм уу бас сонирхмаар байна л да. Ягаад гэвэл ингээд хүүхдээ те одоо 2-3 ойрхон төрөөд гэртээ хүүхдэдээ хараад сууж байгаа. Айгүй олон л ээж нар байгаа. Би өөрөө тэрнийх нь нэг нь те. Гэтэл одоо намын зүйлийн хувьд болохоор ингээд тухайн үед ингээд өөрт нь за хүүхдийн нойрны асуудал байгаад байна. Тэрийг одоо хамтдаа шийдийгээд Facebook group ингээд анх үүсгэж исэн гэдэг чинь те. Тэрнээсээ ахуулаад цаашаа яваа хэрэгцээ одоо амч би түл өөрөө сураад мэрэгшээд эргээд ээж нарт мэдээлэл хүргээгээд ингээд дараагийн алхмуудыг хийгээд явсан ба шүү дээ. Тэр надад айгу сонирхолтой байгаа байхгүй те. Хүн болгон бол тэхгүй шүү дээ те. Тэгэхээр яагаад ч юм уу тэр шийдвэрүүдээ гаргаад тэр алхмуудыг хийж исэн гэдэг тэр тухай дотор ч болж исэн бодол ч юм уу тэднэрээс одоо бид нартай хуваалцаж. За ер нь бол яг бизнес болгоё гэж яагаад бодсон бэ гэхээр хоёр жоох хүүхэдтэй тэгээд ингээд буцаад одоо тухайн үедээс нөгөө нэг ковид байсан гэдэг түрүү хэлсэн те. Тэгэхээр нөгөө яаж одоо нэгдүгээрт жоох орлоготой байх уу? Өөрөө яаж бас ингээд нэг жоохон ажлын гараан дээр гарах хүртлээр бас нэг зүгээр суммааргүйсэн. Тэгээ энэний өмнө бас өөрөө хитэн стартапууд би хийж исэн байхгүй юу. Тэгээд тэрнийг нь болохоор найз нартайгаа хийж исэн. Энийг болохоор яг за би ганцаараа энийг нэг хийж үзье гэдэг нэг тийм бодол ч юм уу. Ер нь нэг тийм зүгээр жоохон юу гэмээр юм дээ нэг урам өөртөө нэг жоохон урам. За тэгээ дээрэс нь бас нэг хоёр ойрхон төрсэн болохоор нэг ээж нарын юу гэдэг штэ сэтгэл санааны жоохон готрал ч юм уу. Өөртөө итгэхгүй байх байдал. Тиймэрхүү нэг тийм depression маягийн юмнууд бас жоохон явагдсан. Тэгээ нөгөө нэг ковид болсон яг гэрийн хорионд орчхоор бүр илүү жоохон тэр сэтгэл зүүн онцгой байдал нь ихсээд тэгээ за би ямар нэг юм хийхгүй бол ерөөсөө яг болохгүй юм байна. Тэгээ ковид тухайн хизээж дууссан мэддэхгүй байсан шүү дээ. Тэгээд хизээж одоо ер нь ажилд орох юм те. Тэгэхээр өөрийнхөө юм хий гэж ер нь бодоод тэгээд зориглоод орсон. Ер нь бол аюу хэцүү байсан л да яг анх. Яг тэгвэл би өөрөө бүх юмаа хийсэн. Өөрөө вебсайтаа хийсэн. Би өөрөө
сургалтынхаа бичлэгээ одоо iPhone дээрээ тавьж агаад гэрийнхээ background дээр хийгээд өөрөө видео эдитингээ хийгээд тэгээ сошиал хөгжүүлэлт маркетинг гэдэг бүх юм л яг ганцаараа хийсэн. Болохоор ер нь бол жоохон чанга байсан. Тэгээ 2 хүүхдээ хажуугаар тэгээ тэр үеийн цэцэрлэг юу ч байхгүй. Тэгэл эмээ өнөр нь ч бараг ирж болохгүй байсан те. Тэгэл нөгөө хүүхдүүд амтуулчаал гэлсэн юмнуудаа амжуулаад эсвэл шөнийн цагаар суугаад ч юм уу. Ер нь бол яг тэгж эхэлж исэн. Гэхдээ тэр явцдаа бол бас айгүй их юм сурсан бах те. Миний бодлоо ингээд хүүхдээ унтуулаад тэр хоорондоо амжуулсан. Тэгээд тэгсэн мөртлөө ингээ 3 жилийн дотор энэ бүгдийг босгосон гэдэг бол надад бол айгүй мундаг санагдаж байна. Тэр чинь сонголт нэг бодлын бас сонголтын асуудалтай хүүхдээ унтуулж байгаа хоорондоо тэр 1 цагийн хооронд юу их үү гэдэг чинь те. Би бол заримдаа зүгээр ингээл уцаа авахаас суудаг. Гэтэл нөгөө талтаа бол чинь ингээд те өөрийнхөө бизнесийг бас их босгоод явуулах бас боломж бас байгаад байна шүү дээ те. Гэхдээ бас нөгөө талаас нөгөө тийм нэг toxic positivity гэдэг шүү дээ. Чи заавал нэг юм хийх хэрэгтэй энэ гэл тийм гэлт болохгүйгээр гэхдээ хэрүү хүнхээр хүсэх юм бол те ийм бас боломж байна гэдгийг бас харуулсан юм шиг надад санагдаж байна. Тийм ер нь бол одоо надад бол бас их давуу талууд байсан юм шиг санагдсан. Одоо нөө англи хэлтэй нэгдүгээр тэгэхээр өөр айгүйх юмнууд уншиж судлаад за одоо вебсайт хийхэд хүртэл энэ ч одоо яаж энийг нь тэгж байрлуулах уу гэдэг одоо спорт руу бичээд асуухад хүртэл англи хэл шаардлагатай. Гэх мэт ингээд бас давуу талууд миний хувьд үнэхээр бол байх хувьд бол байсан. Тэгээд бас өмнөх ажлын туршлагууд маркетингийн юм хүнд ажиллаж исэн учраас бас маркетинг ерөнхийдөө нэг иймэрхүү хийж бас болж гин гэсэн тийм туршлагаас хэрэг болсон болов уу гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг хүний бас давуу талуудаа зөв хараад тэрийг ингээ гой зөв ашиглаад өөрсдийнхөө юмнуудаас хийгээсэй гэж айгүйх боддог ээж нарыг. Хөөхөн ингээл хүүхдүүдийн бараа ч юм уу оруулж ирээд зарсан ч бас юм штэ тий. Заавал тийм амар мундаг юм хийгээд байх шаардлагагүй. Дээрээс нь тийм дарамт амир байд юм шиг байна тий. Гэхдээ ер нь юм хийхгүй амар мундаг ээж бас байж болно штэ. Хүүхдийнхээ хүмүүжил хөгжил дээр анхаарад үргэлж хүүхдтэй ингээд present бэлэн байдаг те. Тэр чинь хүртэл айгүй том амжилт. Тэгээд одоо энэ орчин үеийн нийгэмд ээжүүдээс айгүйх юм хүлээцтэй байдаг болчихсон санагдаад байгаа. Одоо бидний ээж нарын эмээ нарын үеийг бодох юм бол те. Одоо заавал давхар нэг юм хийх хэрэгтэй. 2 3 юм ч юм уу. Тэгтээ бас мундаг ээж байх хэрэгтэй. Тэгтээ бас мундаг ихнэр байх хэрэгтэй. Гэлтэй гой харагдах хэрэгтэй. Тийм боловсралтай, гоё байх хэрэгтэй, фитнест явах хэрэгтэй гэл жоохон impossible харин тийм. Тэгээ ингээ 3 жил одоо хүүхдүүдийнхээ хажуугаар ингээд бизнесээ босгоод одоо эргээд харахад одоо анх за би энийг ингэх байжтэй гэдэг ч юм уу те энийг ингэхгүй байх байсан гэдэг тийм юм анзаарагддаг. Нэг яг тэгэж бодчихоогүй юм байна. Ерөнхийдөө бол яг ингээл эхэндээ бол үнэхээр урсгалаараа л явсан. Тийм тэгэл манай нөхөрөөс айгүйх дэмждэг байсан. Тэгэл чи ингүүл яасан тэгвэл энийг ингэж бити бүх юмд яг өөрөө ингэж яагаад те зарим юм аа жоохон автоматжуул гэдэг ч юм уу те. Тэгээд тэр support айгүйх нэмэр болсон. Тэгээд яг тэр supportтэй ерөнхийдөө эхний 1 жил урсгалаараа явж агаад тэгээд яг ингээ нэг жоохон төлөвлөж эхлээд явсан болохоор яг ингэдэг байжтэй гэсэн юм бол нөх одоогоор байхгүй яах вэ? Үних байхгүй мэнэ. Тэ илүү зүгээр одоо нэг адилхан нөхцөл байдалтайгаа те ингээд нөх хүүхдээ гэртээ хараад байж байгаа ээж одоо чинь нэг санаа байгаад те үнэхээр би нэг хийчмээр байна. Яаж игээл хүүхдээ хайжгаар бас болгочих юм шиг байна. Надад сонирхолтой байна гэсэн байх юм бол тэр одоо ээжийн хийж болох алхмууд эхний алхмууд чинь юу аж болох вэ? Ер нь бол одоо social платформ бол баг номер 1 болчиход байна шүү дээ. Монголд бол номер 1 байгаа. Гадаадд болохоор вебсайт маш чухал байгаа. Тэгэхээр зэрэг одоо аль зах зээлийг зорж байгаа нь чухал та. За одоо мэдээж Монголыг л зорж байгаа байх. Тэгэхээр social presence-тэй байх. Өөрийн гэсэн нэг Facebook page-ийг ятгахтаа санаагаараа ингээд үнгүй штэ. Зүгээр хийгээд гой зураг мураг тавиад нэг 2хан лайктай байсан ч ямар хамаа тийм. Тэгэл юмаа постлал хийгээл гой санаануудаа буулгаал. Тэгэл Instagram хаягтай давхар тэр хоёр ч одоо угаасаа нэг болцсон те холбогдоод. Тэгээд ингээд явж итэл илүү их санаанууд орж ирнэ. Ямар ч гэсэн л нэг юмыг
хийх хэрэгтэй. Одоо нэг нэр бодоод за Canva ч үнгөө Canva дээр нэг лого зохиоход бол нэг 5 минут те. Утаснасаа ч app дээр нь хийчихнэ. Тэгээд ингээд нэг гоё presence үүсгээд тэгээд тэр нь болохгүй бол тэгэл хаачин л үсттэй те. Хүмүүс айгүйх нөгөө нэг team юмыг хийхээсээ айгаад дим шиг санагдсан. Ингээд нэг би Facebook пэйжтэй олчвол хин намайг дагах юм. Би одоо яаж 10,000 хүнтэй болох юм 100,000 эсвэл өөрийгөө нөгөө өөр хүмүүстэй харьцуулаад те энэ бүрээсээ амар энэ дээрээ ундаг би хизээч ийм байдалд хүрч чадахгүй. Эсвэл ийм миний одоо мэдлэг хүрхгүй байна гэдэг ч юм уу. Гэтэл тэр хүнд одоо өөр заавал тийм ундаг шинжлэх ухааны мэдлэг биш юма гэхэд гой арга барилууд ээж болно шүү дээ. Гой уран хүн байж болно те. Тэгэл тэр мэрийгээ ашиглаад ийм юмаа ямар ч гэсэн нээх л ёстой гэж хэлмээр байна. Хамгийн ихэнд. За вебсайтаа байг юмаа гэхэд. Надад ингээд нөгөө нэг хараад ахад одоо sleep corner-аас гадна те саяны хэлдэг шиг нэг уран ээж нар те гоё зураг зурдаг юм нэгдэг гэл ингээл айгүй олон эмэгтэйчүүд ингээд жоохон хөөхтэй мөртлөө маш их юм амжуулаад те өөрийнхөө ингээд те цомхоон ч гэсэн ингээд бизнесээ босгоод тэгээ тэр чинь бас тэр тухайн хүнд айгүй чиний түрүү хэлдэг шиг өөртөө итгэх итгэлтэй өөрийнхөө үн цэнийг эргэж олж авах ингээд сэтгэл санааны хувьд ингээд хэцүү байдалд байсан бол тэрнээсээ өөрийгөө татаж авч гарах юм уу. Тийм юм хийж байгаа айгүй олон ээжүүд ингээд Instagram дээр ч Facebook дээр ингээд харагддаг. Тэгээд тэднийг харж агаад надад юу санагдав гэхээр тэр хүмүүсд бүгдээрээ нийлээд те ингээд нэг юм цуглаад тийм community болвол айгүй гоё юм шиг санагдах байхгүй. Айгүй өшөө олон санаагаараа те мэдээж ингээд нөгөө хүүхдтэй болохоор бүгдээрээ л хөвчлэн гэр гэртэй ч юм уу те ингээд гадуур дутаагаараа орж гарах цаг боломж хязгаарлагдмалч гэсэн хэрвээ энэ олон ээжүүд тусдаа ингээд өөрөөсийнхөө юмнуудыг хийгээд мэдээж явах ч гэсэн нэг газар нэг орон зайд цуглаад нэг өдөр ингээд ярилцаад яхаар хамтрах тийм боломжууд шин санаанууд те өшөө олон юмнууд гарч ирэх юм шиг. Тэгээ нэг нэгийгээ ингээд чаддгаараа дэмжиж явах юм бол бүр илүү том амжилтанд хүрэх дараа дараагийн хүмүүстэй хүрэх тийм боломж илүү гарч ирэх юм шиг надад тэр гой санаад байдаг. Тэгээ хизээ нэгэн цагт магадгүй тэр олон гоё юмнууд хийгээд байгаа ээж нарыг цуглуулвал айгүй гоё юм шиг те. Тэнд гоё өрнөх ярианууд те тэр ингээд нэг хүн чи ингээд туршлага авах байлж тэр хүний туршлага бас өөр ээж болно те. Хоорондоо ингээд ярилцаад явах юм бол айгүй гоё юм шиг надад санагдсан бас. Харин тийм. Гадаадад нөгөө хүүхдүүдэд авчирчаад тэгээ хамт тоглоулангаа тойрч суугаад нэг нэгээр юм ярьдаг бас цирклууд байдаг те. Тиймэрхүү юм бас Монголд байдгүйг мэдэхгүй. Тэгтээ ер нь бол айгүй хэрэгтэй юм шиг санагддаг. Мэрсэр байдсан юм шиг үлээ. Ер нь бизнес эхлүүлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжсэн янз бүрийн тийм хөтөлбөрүүд тэгэн гот ингээл янз бүрийн бизнес хийж байгаа эмэгтэйчүүд цуглараад гэхдээ ихэнхдээ тэр нь нэлээд том байгууллагаас зохион байгуулагддаг. Эсвэл ийм маркетингийн байгууллагаас ч юм уу. Тэгэн гот нөгөө чөлөөтэй ээж нар хоорондоо юмнуудаа солилцохоос илүү тэр нөгөө нэг зохион байгуулж байгаа байгууллагын нэг сургалт ч юм уу эсвэл арга барилыг зүгээр сонсоол бараг дуустдаг. Тэгээ нэг контакт солилцоол нэг жоохон тэгсгэл дуусчих юм шиг санагдсан. Тэгээд бас дээрэс нь яг ийм community үүсгэхэд нэг бэрхшээл нь нөгөө дандаа жоох хүүхдүүдтэй болохоор нөгөө цугларч чаддггүй. Тэгээд нөгөө цагууд нь ч таардаггүй, хүүхд таарах хүн алдахгүй. Тэгэхээр бас нөгөө нэг цахимаар ингээ гоё уулзалдаг байвал их зүгээр санагдсан. Уян хатан те. Тэг уян хатан байвал бас зүгээр. Тэг өнөөдөр ингээд бидний урилгыг хүлээж аваад те хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Түрүүний хэлжсэн ялцчгүй Монголд бол өмнө чинь хүүхдийн те яраа нойроор ингээд мэрэгсэн мэрэгжлийн зөвлөгөө өгдөг чиглэлээр ингээд дагнаад ажиллаж байгаа хүн бол өмнө нь бол байгаагүй. Тэгээд хүүхэд өсгөхт чинь ингээд хүмүүсүүд болохоор ингээд нөгөө нэг ялангуяа эмэгтэйчүүд дээр ээжүүд дээр ингээд амар инстинктээрээ гэж бодд юм шиг байгаа хүмүүсүүдийн хүлээлтэнтэй чи ингээл ээж болсон юм чинь ингээл учрыг нь олно штэ те ингээл амлуулж чадна штэ хөхүүлж чадна гэл гэтэл тэр чинь магадгүй ингээл зөвдүүлэх дараа нь зөв амлуулах те живхийг нь солих арчлах тэгээд одоо унтуулахаас ахуулаад бүх юм чинь мэдлэг дээр суурилж ээж тэр хүүхдүүдийг зөв өсгөж штэ тэгэхээр тэр хэмжээгээр л гэр бүлүүдэд ээж аав нарт мэдээлэл бол хэрэгтэй байгаа те тэгээд тэрнийх нь нэгийг ингээд амар том нойр гэдэг орон зайг нь нөхөөд те энэ чиглэлээр бас ингээд мэрэгшээд өөрийнхөө цаг завыг гаргаад ингээд хувь нэмрээ оруулж байгаад маш их баярлалаа ингээд энэ босод олон сэдвэр те магадгүй хөхүүлэх те ямар ч сэдв байсан те хоолтоор бол ингээд хүмүүсүүд бас их мэдээлэл хүргэдэг ингээд сэдвэрээ дагнсан мэдээлэл хүргэдэг бас олон хүмүүсүүд ингээд зам шиг ажилласаа гэж ингээд бас их найдаж байна. Баярлалаа. Дуусгахаас өмнө нэг сүүлийн асуулт те ингээд хүүхдийн нойртой холбоотой иргэд тэр сэдвүүрээ ороход
бид нар өнөөдөр ингээл хүүхдийн нойр, няраа хүүхдийн нойр, том хүний нойр гэж ярьлаа. Яагаад нойрыг ингэж чухалчилж авч үзээд байгаа юм тийм ингээл би бол ингээд магадгүй те хүүхэд ядархаараа унтахад л болоо ч юм шиг те надтай адилхан унтаад босоод ирвэл болоо юм гэдэл үгүй шүү дээ. Тэр чинь хүүхдийн өөрөө хуваар өөрийн одоо хэрэгцээ байгаад байдаг. Тэгэхээр яагаад нойрыг бид нэр ингэж өнөөдөр чухалчилж авч үзэх шаардлагатай байгаа юм бэ? Ер нь бол хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөдөг. Тэрийг одоо угаасаа энэ тэмдгүүл сонссон баг те. Тэгээд тэр дотроо хүүхдийн нойр бол маш чухал. Яагаад гэвэл одоо амьдралынхаа эхний алтан 1000 хоног гэж яриад байдаг штеп. Тэр үедээ бол хүүхэд асар хурдтай өсөж хөгжиж байгаа. Тэгээд одоо ер нь хүн болоход бие даахад амьдралыг даван туулахад хэрэгтэй бүхий л ур чадвар хөгжлүүд нь явагдаж байгаа яг тийм үед. Тэгээд гол нь тэр тарих шин мэдээллийг хүлээж авч байгаа, өөртөө шингээж авч байгаа бүх ур чадварууд зөвхөн нойронд явагддаг. Зөвхөн нойронд өсөлтийн даавар ялгардаг. Нойронд дархлааны даавар сайн ялгарч дархлаа сайжирдаг. Тэгээд нөгөө нэг би бас өөрөө нөхөн төлчих процесс явагддаг. Тэгэхээр түрүүний хэлсэн нөгөө гүн нойр, сэргийг нойр хоёр нь ээлжилж иж энэ бүх зүйлсүүд нь явагдаж байгаа. Тэгэхээр сайн л унтчихвэл энэ бүх зүйлсүүд нь илүү л сайн явагдаж байгаа гэсэн үг. Тэгээд дундаас нь одоо ингээл унтанлээц унтахгүй бол тэрлээц гэж бодож байгаа бол тэр хүүхэд хэрэгтэй бүх юмнуудаа хүлээж авахгүй байгаа байхгүй юу? Тэр мэдээлэлээ сайн шингээж авахгүй хитгэн хэсгийг нь хүлээж аваад бусдыг нь ингээд авч чадаагүй сэрчдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг яг одоо ингээд унтахгүй байгаа хүүхдийн тэр сүрэг үр дагаврууд нь тэр доороо харагдахгүй. Одоо бид нар ингээд витамин уухгүй витамины эрдэсийн дутагдалд орохоор шууд мэдэгддэггүй шүү дээ. Энд чинь удаан хугацааны дараа ингээд асуудлууд өвчин болоод ингээд. Тэгэхээр хүүхдийн одоо юм дутуу нойртой асуудлууд нь дараа нь ингэж илэрдэг. Одоо жишээ нь багтаа сайн унтаагүй хүүхд байх юм бол үргэлж ядраастай явдаг байсан хүүхд бол сургуулийн насан дээр ирэхээр зэрэг бусад сурагч нараасаа мэдээлэл хүлээж авах чадвар нь арай бага байх ч юм уу. Тэгээд одоо ажлын талбар дээр гарч ирэхээр хурд болон тэ сэтгэн бодох нь арай өөр байх ч юм уу. Эсвэл ингэж гой нөгөө нэг креатив сэтгэж чадах зүйлс нь сайн хөгжөөгүй ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүд үнэхээр гарч ирдэг. Тэгэл одоо архаг хууч өвчнүүд нь сэтрэх нойроос болоод. Тэгээд энэ одоо хөгшрөөд бүр нэлээд хөгшрөөд ирэхээр нөгөө нэг зөнөгрөх өвчин байдаг шүү дээ. Dementia, Alzheimer's гэдэг. Эдрийг ч одоо ерөөсөө шууд нойртой нь холбоод байгаа. Тэгээ нөгөө хөгшин насны хүмүүс чинь сайн нойроо авч чадахгүй. Ер нь насан туршдаа нойрыг чухалчлаагүй ч юм уу, сайн унтдаггүй хүмүүс тэр тархины хөгжил нь үргэлж дутуу явагцаар байгаа. Тийм өвчнүүд гарах магадлал их байна гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүх юмыг ингээд холбоод ярих сэдв бол ингээд нойр байдаг те. Тэгэхээр зэрэг л ингээд ер нь чухалчлах ёстой асуудал. Асуудал тийм. За ингээд өнөөдрийнхаа подкастыг өнөөрөд өндөрлөе бид нэрээ урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Өнөөдөр манай энэ подкаст бичиж байгаа студийн хажууд нэг засварын төр болоо жоохон чимээ энтертэй сая ингээд араарч гисэн баахан хүмүүсүүд ингээд ачаа юм хам зөөгөөд яваад энэ тиймэрхэн бас хөлцөлөөчи. За ингээд баярлалаа. Баяртай. Sleep training-ийг монголоор яг юу гэж орчуулж байгаа юм? Өөрөөр нь унтвал сурах тасгалууд. Тий, яг ингээд нөгөө нэг хэцүү байсан.